Бүгдээрээ сайн байцгаана уу? За өнөөдрөөс та бүхэндээ уулзж байгаадаа баяртай байна. Хамтдаа залбираад тэгээд эхэлцгээе. Бид нэрийг хайрладаг Бурхан минь баярлалаа. Бид бүхний хүн нэг үрийг нэгтлэн харж байгаа Бурхан таны өмнө бид хамтдаа цуглаж Бурхан таны өгүүлэх Библийг сурч байгаа билээ. Сонсож байгаа болоод Бурхан таны үгийг дамжуулж байгаа хүн нэг бүртээ Бурхантай хамт байж өгөөрэй. Зүрх сэтгэлийг нь Бурхан аав та удирдах өгнө үү? Бурхан таны тухай зөв мэдэж бүрэн ойлгож ухаарч чадхад та тусалж удирдах өгнө үү? Семинарын эхлээс төгсгөлийг Бурхан тань даатгаад биднийг хайрладаг Есүс Христийн нэрээр залбирлаа. Амен. За өнөөдрөөс хамтдаа Библиэс уншаад эхлэе. Иохан 4-ийн 22 дугаар ишлэл байгаа. За Иохан 4-ийн 22 дугаар ишлэл байна. Тавд харагдаж байна уу? За хамтдаа уншийе. Та нар мэдэхгүй юмдаа мөрөгдөг бол бид мэддэг юмдаа мөрөгдөг. Тиймээс ч аврал юудэчүүдээс гарна. За энэ даруул мэдэхгүй юмдаа мөрөгдөг, мэддэг юмдаа мөрөгдөг гэж хоёр өөр гарсан байгаа. За тэгэхээр энэ дэлхий дээр янз бүрийн зүйлүүдэд мөрөгж байгаа хүмүүс бас их олон байгаа. Тэр мөрөгж байгаа хүмүүсийг хоёр ангилж болно. Зарим хүмүүс нь мэддэг юмдаа мөрөгж байгаа бол зарим хүмүүс нь мэдэхгүй юмдаа мөрөгж байгаа. Бидний манай монгол хүмүүсийн дийлэнх нь төрөлхөөсөө ч гэдэг юм уу, төрөө дарсан чинь гэрт нь байж яснараа ч гэдэг юм уу, зураг бурхан гэж тавьсан нэг зурагны өмнө мөрөгж өсдөг шүү дээ. Миний хувьд ч гэсэн төргөөсөө Библиэд тэрч юм уу, эсвэл Библиэд итгэдэг гэр бүлд ч юм уу тэгс өрөөгөө. За би хөдөөний айлыг хүүхэд байгаа. Манай өвөө нэгдлийн адуучин байсан. Манай аав багийн эмч байсан. Тэгээ манайх малчин байсан. Тэгээд төрхөөсөө хөдөө төрсөн учраас хөдөөнийхөө соёл уламжлаад агаад уул усандаа мөргөөд янз бүрийн зураг жаазлаа тавьсан зурагны өмнө очиод бас мөргөж ийсэн байгаа. Тэгээд үндэсний гэсэн юмыг бас нэлээх хүндэлдэг, хайрладаг тийм байсан. Тэгээ их сургууль сурахтаа бас монгол хэлний багшийн ангид сурсан байгаа. Тэгээ их сургуульд монгол хэлний багшийн ангид сурах юм бол тэр их сургуулийн монгол хэлний ангийн хүүхдүүдийг багш нар хэлдэг байхгүй юу? Та нар бол хэл дээр буу орой зогсож байгаа цэргүүдээс илүү эх орныхоо тусгаар тогтнолын төлөө хичээж байгаа хүмүүс юм гэж. Шалтгаан нь юунд байна вэ гэхээр аливаа улс орны хэл нь байхгүй болчих юм бол тэр улс орн байхгүй болцсонтой адилхан. Тийм учраас үндэснийхээ хэлийг авч явах гэж байгаа хүмүүс учраас та нар бол улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалж байгаа хүмүүс юм ингэж сургасан. Тэгээ хөдөө өссөн үндэсний юм дуртай дээрээс нь улс эх орныхоо тусгаар тогтнол хамгаалж ийнгээд багш нарынхаа тэр синхруулигт автаад тэгээд найзуудын дотор барилддаг найзуудаас нэлээд байсан. За тэгэхээр ч би баг тийм хагас маягийн лам болж байгаа юм л да. За тэгжээтэл манай их сургуулийн ангид ямар хичээл заадаг вэ гэхээр монгол хэл уран зохиолын багш болохоор манай Монголын уран зохиолчийн төвд хэлтэй төвдийн уран зохиолтой бас хамааралтай шүү дээ. За тийм учраас манай их сургуулийн ангид төвд хэлний хичээл ордог байсан байна. Тэгээ төвд өсгнүүдийг бүгдийг нь сураад за хэмрэн санч гэдэг юм уу, майн мэгзэмч гэдэг юм уу, тиймэрхүү юмнуудыг цээжилж дүнгээ гаргадаг. Тэгээ сургуулиуд өгсдөг юм байсан баг. За тэгээ үндэсний юмд дуртай нэг улаанаас улаан гихчээр тийм ээ. За тэгээд найзалж байгаа эргэн тойрны хүмүүс бас тийм, сурж байгаа зүйл бас тийм. Дээрээс нь нөгөө төв дүчиг энэ төр сураад ингээхлээр чинь бараг хэрв аргийн ламтаа намаа хилцэхтэй иймэрхүү болоод ирж байгаа юм л да. За тэгээд нэг өдөр би байж байгаад сүм дээр ирлээ. Тэгээ сүм дээр ирээ семинар сонсноо. Тэгээд ихсэн семинар сонссон чинь ярьж байна. За жинхэнэ бурхан бол баримт нотлохотой байх хэрэгтэй гэл. Нэрэл бас тэр бурханы баримт нотлохыг мэдчихвэл гоё шүү дээ тийм ээ. Тэгэл би толгой дохио сууж ийлаа. Тэгээд ихсэн араас нь юу гэж яах гэхээр овоо бол бурхан биш ээ гэж байгаа байхгүй юу. Тэгэл тэгсэн чи ийшээ ингээл нэг юм өгсөөл ингээл явж шүү. Энэ хідэн хүн зүгэл чи юу яриад байгаа. Манай үндэсний миг үгүйсгээд гээд бодогдлоо. Тэгээд тэгсэн чинь араас нь юу гэж яах гэхээр овоо хэрвээ бурхан байсан бол бурхан гэсэн баримт нотлохотой байх ёстой гэл тэглээ. Тэгсэн чинь хэлэх үггүй болчлаа шүү. Тэгэнгүүт дотор бас тийм асуулт төрж байна. Ямар асуулт төрж байна гэхээр тэгвэл энэ Христийн шашин Христ итгэлгээд байгаа чинь тэгвэл бурхан юм бол баримт нотлох нь хаана байгаа юм? Гэл би бодоо сууж илаа.
Тэгсэн чинь баримт нотлогоо нь гараад ирдэг юм байна. Тэгээ тэр үеэс эхлээд би Христэд итгэдэг болсон баг. Тэгээ би бодсон. Би урд нь янз янзын зүйлүүдэд их мөргсөн. Ууланд очиж мөргсөн, овоонд очиж мөргсөн, тийм ээ. Төрийн тахилгатай ууланд хүртэл тэр тахилга махилганд нь явсан, олон юмд мөргсөн баг. Заримдаа модонд очиж мөргсөн, заримдаа лам дээр очиж мөргсөн, бөө дээр очиж мөргсөн, мөргөх юмны тоог бараг дуусгасан баг. Тэгтээ би мөргөөд авах нь мөргөөд байсан боловч мэдэхгүй мөргөөд байсан байхгүй. Энэ нэг бурхан мөн үү биш үү гэдгийг. Эндээс харуул хэлж байна шүү дээ. Та нар мэдэхгүй юмдаа мөргөдөг бол бид мэддэг юмдаа мөргөдөг гэж. Ингээ мөргөөд байгаа хүмүүс чинь дотроо хоёр янз байна. Мэдэхгүй юмдаа мөргөдөг, мэддэг юмдаа мөргөдөг. Тэгээ би тэр үеэс хойш Библийг судалсан тэр үеэс хойш өнөөдрийг хүртэл одоо би мэддэг юмдаа мөргөдөг болсон байна. Та үгэн ч гэсэн энэ удаа яах вэ гэхээр чихээ дилдилгээд, нүдээ бүлтийлгээд, зарим надтай адилхан онгор хүмүүс бас байна, тийм ээ. Тэгээ нүдээ сайн бүлтийлгээд, тэгээ сайн сонсоорой. Тэгэх юм бол жинхнээсээ мөргөх ёстой зүйл юу юм бэ гэдгээ та бүхэн мэдэх боломжтой. Мэдэхгүй юмдаа мөргөөд ямар ашиг вэ? Үнэн худлааг нь бид нар хааштай мэдэхгүй шүү дээ. Тийм биз? Тэгэхээр мөргөөд байгаа зүйлээ бид өхөн одоо мэдэх хэрэгтэй, судлах хэрэгтэй, үнэн байна уу, худлаа байна уу гэдгийг нь баттгаж, цаад уул үндсийг нь шалгаж үзэх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн бүгдээрээ яах вэ? Өнөөдөр ч гэсэн энэ бурхан гэж үнэхээр байна уу, үгүй юу? Тийм ээ? Энэ хүмүүсийн мөргөөд байгаа тэр зүйл үнэн байна уу, худлаа байна уу гэдгийг гүнзгийрүүлээ жоохон судлаж үзцгээе. За, Исая 46 дугаар бүлэг дээрээс харуул ийм үг гарч байна. Зориг минь хэрэгжин, би тааламжид бүхнээ гүйцэтгэнэ гэж айлдан, би эхлээс авахулан төгсгөлийг хийгдэггүй байгаагч өн эртнээс мэдвэсэ. Бурхан ингэж хэлсэн байна. За, эндээс харуул хэлсэн байна, тийм үү? Би эхлээс авахулаад төгсгөлийг гэж. Эхлээс авахулаад төгсгөлийг. Ер нь хэн эхлээс авахулаад төгсгөлийг нь хэлж чадах болоо? Жинхэнэ нь байх юм бол эхлээс авахулаад төгсгөлийг нь хэлж чадна. Хүний төрсөн ээж байх юм бол тэр хүний төрснөөс нь авахулаад өнөөдрийг нь хүртэл хэлж чадна үстэй, тийм ээ? Үүнтэй адилхан жинхэнэ бурхан байх юм бол эхлээс авахулаад төгсгөлийг нь хэлж чадна. Бас дээрэс нь хийгдэггүй байгаа зүйлийг ч гэсэн айл эрт мэдвүсэ. Ингэж хэлсэн байхгүй. Тэгэхээр бидний судлаад байгаа энэ Библиэл дээр юу гарч ийнэ гэхээр эхлэл гарч байгаа. Энэ Библиэл дээр юу гарч ийнэ гэхээр төгсгөл гарч байгаа. Энэ Библиэл дээр бас юу гарч ийнэ гэхээр бид бүхний амьдарч байгаа өнөө цаг үеийн тухай ч гэсэн гарсан байна. За, тэгээд өчигдөр бас бүгдээрээ сурсан. Хамгийн анхны хүнийг хэн бүтээсэн бэ? Бурхан бүтээсэн юм аа. Хувьслын онолоор үүсээгүй юм аа гэж. Тэгвэл өнөөдөр хүнийг анх бүтээх үед ямар үйл явдал болж исэн юм бэ? Түүний тухай Библиэл дээр юу гэж бичсэн бэ? Байна вэ? Түүнийг одоо жоохон бодож үзцгээе. За. Библиэл дээрээс харуул. Библи ингэж эхэлж байна. Эхэнд бурхан тэнгэр ба газрыг бүтээжээ гэж. Тэгээд бурхан эхэнд тэнгэр ба газрыг бүтээсэн. Үүнийхээ дараа яасан бэ? Үүнийхээ дараа бурхан хүнийг бүтээсэн юм аа. Ингэж хэлсэн байна. За, Эхлэл 2-ын 7-оос 8 дугаар ишлэл байна. За, та бүхэнд харагдаж байна уу? За, бүгдээрээ хамт уншийе. Тэгэхэд эзэн бурхан газрын шорооноос хүнийг урлаад амин амьсгалыг хамраар нь үлээж оруулахад хүн амьд бит болжээ. Эзэн бурхан дорн зүгт эдээнд цэцэрлэг тариад уралсан хүнээ тэнд авчирч тавьжээ. За, энэ дээрээс харуул хэлсэн байна. Эзэн бурхан газрын шорооноос хүнийг урлаад гэж. Хүнийг юугаар урлсан гэж байна вэ? Шороогоор урлсан. Гүр хаанхын шороо вэ гэхээр газрын шороо гэсэн байхгүй. За, арайчтай бурханыг алт мөнгөөр хийчихгүй яв зөв шороогоор хийгээд тахтай яах вэ гэж, тийм ээ? Гэхдээ бидний бие бол нэрээ шороогоор хийгдсэн байна. Бидний энэ биеийг чинь нас барахаар аваачаад оршуулахаар шороонтой шингэждэг үстэй. Шороогоор хийгдсэн болохоор шороонтой шингэж байгаа байхгүй. Бид нар чинь бас шорооноос гарсан юм дандаа хэрэгэлдэг шүү дээ. Одоо будаа тийм ээ хэрэгэлж байгаа энэ чинь шорооноос гарч байгаа. Гурил хэрэгэлж байгаа энэ чинь шорооноос гарч байна. Хүнсний ногоо хэрэгэлж байгаа энэ чинь шорооноос гарч байгаа. Шорооноос өв сургаж байгаа өвсийг мал идэд таргалж байгаа шүү дээ. Тэр мах чинь бас яг үндэ юунаас гарч ийн үү? Шорооноос гарч байгаа. Бид нар дандаа шорооноос гарсан юм хэрэгэлдэг байхгүй. Тэгээ буцаад юундаа шингэдэг үү? Шороондоо шингэдэг. Шороогоор хийгдсэн болохоор шороондоо шингэждэг байхгүй. За, тэгээд энэ даруул хэлж байна. Бурхан газрын шорооноос хүнийг урлсан. Тэгээд харах юм бол хүний биед байгаа хими элементүүдийг шороон дотор байгаа хими элементтэй харьцуулаад судалсан чинь адилхан байна гэж. Тэгэхээр хүн бол шороогоор хийгдсэн байна. Хүний энэ бие бол. За, үүний дараа бурхан яасан бэ? Хүнийг шороогоор уралсан байхад хүн ерөөсөө амьтаа болоогүй. Шороогоор уралсны дараа амин амьсгалыг хамраар нь үлээж оруулсан чинь
хүн амьд бит болжээ гэж байгаа байхгүй. Тэгэхээр хүн зөвхөн бие байлаа гэдээ амьд байдаг юм биш. Бурхны үлээж оруулсан амин амьсгал буюу сүнс байж хүн амьд бит болдог. Тэр зарим хүн бодоод байдаг. Би ихээр өөрийнхөө биеийг миний өөрийгөө гэж бодоод байдаг. Тэр хүний бие бол тэр хүн өөрөө биш. Тэр хүний дотор байгаа амин амьсгал буюу тэр хүний дотор байгаа сүнс бол тэр хүн өөрөө юм. Зарим хүн ярьж байна. Та өөрийнхөө сүнсэнд анхаарал хандуулаач гэж. Тэгсэн нэг хүн ингэж хэлсэн. Юу гэж юм гэхээр за тэгээ би үгсний дараа миний сүнс там руу явна л гэсэн. Надад ямар хамаатай юм гэж. Жинхэнэ би юу вэ гэдгийг мэдэхгүй байгаа байхгүй. Энэ биеигээ өөрийгөө гэж бодоод. Гэтэл жинхэнэ тэр хүн гэдэг чинь энэ бие нь биш байхгүй. Жинхэнэ тэр хүн гэдэг чинь юу гэхээр тэр хүний дотор байгаа сүнс бол тэр хүн өөрөө байхгүй. Хүн одоо зурагтаар иммигрэл одоо уншдаг тийм ээ. Бидний хайртай тэр маань биднийгээ орхиод бидэнд үхэж баршгүй хүнд гар зурчирлаа. Ингэж уншиж байгаа шүү дээ. Тэгвэл тэр бидний хайртай гэдэг байгаа тэр хүний бие нь байгаа юу? Байгаа шүү дээ. Морогт байж байгаа үстэй. Гэтэл бидний хайртай тэр маань биднийгээ орхиод явцсан гэдэг шүү дээ. Гэтэл бие нь байж хад юу н орхиод явцсан юм? Сүнс нь орхиод явцсан байхгүй юу? Энэ бие бол тэр хүн биш. Энэ биений дотор байгаа сүнс нь тэр хүн өөрөө байхгүй юу? Таны бие гэдэг чинь та өөрөө биш. Энэ бол миний гар тийм ээ. Энэ миний толгоо, энэ миний бие байна. Тэгвэл миний гэж эзэмшээд байгаа тэр эзэн бие нь хаана байгаа юм? Дотроо байгаа сүнс чинь миний гэж эзэмшээд байгаа эзэн бие нь байхгүй юу? Энэ бие бол зүгээр байштай адилхан. Дотор нь байгаа сүнс нь эзэн нь байхгүй юу? Жинхэнэ. Жинхэнэ та гэдэг чинь таны дотор байгаа сүнс бол жинхэнэ та өөрөө. Энэ бие бол зүгээр түр амьдарч байгаа байшин. Тийм учраас энд хэлсэн байна. Бурхан газрын шорооноос хүнийг урлаад гэж. Энэ биеийг нь хийцэн байхад хүн амьд байгаагүй. Үүний дараа яасан бэ гэхээр амин амьсгалыг үлээж оруулахад хүн амьд бит болжээ. Ингэж хэлсэн. Хоёр найз дайны талбар дээр байлдаж исэн. Нэг найз нь буудуулаад унтсан. Тэгсэн эрүүл найз нь гүйж ирээд миний найз яасан зүгээр үү? Нөгөө буудуулсан найз нэг захиа гаргаж ирсэн ээ. Чи энийг манай ээжид өгчөөрэй гэж. Эрүүл найз нь үгүй юу ярьж байгаа миний найз чи өөрөө авч өгөх хэрэгтэй. Тэгжсэн чи нөгөө буудуулсан найз нь хүнд шархацсан учраас амьсгал ураачлаа. Эрүүл найз нь миний найз чи яагаад намайг орхио явчихваа? Найзынх нь би байна шүү дээ. Юу н орхио явцсан? Сүнс нь орхио явцсан байхгүй. Тухайн хүн гэдэг чинь хий юм бэ? Тэр хүний сүнс чинь тэр хүн өөрөө байхгүй. Библийн Йов 19:26 дээрээс харуул арьс минь устгагдсан онч би махбодороо бурхныг харна. Арьс бие нь байхгүй болсны дараа би өөрөө байж байгаа байхгүй. Тэгээ би өөрөө яаж гинэ вэ? Бурхныг харж байна шүү дээ. Тэр хүний сүнс гэдэг чинь тэр хүн өөрөө байхгүй. Тийм учраас хүнийг биеийг нь шороогоор урлахад хүн амьд байгаагүй. Биеийг нь шороогоор урлсны дараа амин амьсгалыг үлээж оруулахад амьд болсон. За тэгээд бурхан ингээд хамгийн анхны хүнийг бүтээсэн. Бүтээсэн тэр хүнээ дорн зүгт эдээнд цэцэрлэг тариад уралсан хүнээ дэнд авчиж тавьжээ. Хамгийн анхны бүтээсэн хүнийг Адам гэж байна. Тэгээд хамгийн анхны уралсан тэр хүнээ Эден гэдэг нэртэй газар авчираад нөгөө Адамыг тэнд авчираад амьдруулсан. Тэгээд нөгөө Адамыг эдийн цэцэрлэгт амьдруулсан чинь Адам ганцаараа байсан байхгүй. Тэгсэн Адам ганцаараа ерөөсөө олигтой сайн байхгүй гинэ. Тэгэнгүүт нь бурхан яасан бэ гэхээр Адамыг гүн нойронд автуулаад унтаж явах хооронд нь хавирганаас нэгийг нь аваад тэгээд нөгөө авсан хавиргаараа бурхан нэг хүнийг бүтээгээд одоо эмэгтэй хүнийг бүтээсэн. Тэгээд хамгийн анхны эрэгтэй эмэгтэй хоёр хүн бүтсэн гэж Библиэлд хэлсэн. За тэгэхээр Библиэл дээрээс харуул бурхан эхлэлээс авахулаа төгсгөлийг гэсэн биз. За тэгэхээр эн чинь юуны тухай хэлж гэнэ үү? Хүн төрлөختний хамгийн анхны үгдээд хий юм бэ? Үүний тухай хэлж өгч байгаа байхгүй юу? За өнөөдөр харах юм бол дэлхий дээр нэг 8 тэрбум орчим хүн байна. Гэхдээ цаг хугацааг ухраагаад үзэх юм бол хүн амын тоо цөөрнө. Дахиад ухраах юм бол дахиад цөөрнө. Дахиад ухраагаад авах юм бол бүр цөөрнө. Тэрнээс цааш явах юм бол дахиад цөөрч таарна. Ингээд явсаар байгаад хамгийн анхны нэг хүн гарч ирэх юм уу? Эсвэл нэг шимпанзе гарч ирэх юм. Тийм ээ? Нэг юм хамгийн анхны анхдагч гарнаа та. За энэ харуул дэлхийн хүн амын өсөлт. За манай дэлхийн хүн ам 92 онд 5.4 тэрбум байсан. 75 онд 1975 онд 4 тэрбум байсан. 1930 онд 2 тэрбум байсан. Ингээд 1650 онд 500 сая болсон. Манай эртний өмнөх 1-р зууны үед дэлхийн хүн ам 200 сая байсан. Ингээд цаг хугацааг ухраагаад авах юм бол хүмүүсийн тоо цөөрч таарнаа да.
Цөөрсөөр байгаад хүмүүсийн хамгийн анхны анхдагч нь гарна. Түүнийг Библиэлд Адам, Ева тэр хоёрын амьдарч байсан газрыг Эден цэцэрлэг гэж ингэж хэлсэн. Ингээд Бурхан Адам, Ева хоёрыг бүтээсэн. Тэгээд Адам, Ева хоёрыг бүтээгээд Адам, Ева хоёрт нэг тушаал болгосон ба. Ямар тушаал болгосон бэ гэхээр тэр Эден цэцэрлэгийн голд нь 2 мод байгаа. Эден цэцэрлэг тэр чигтээ олон модтой. Тэгээд тэр моднуудын жимсээс идэж бол. Гэхдээ голд нь 2 мод байна. Тэр 2 модны нэг нь бол сайн мөг мэдүүлдэг мод. Тэр сайн мөг мэдүүлдэг модноос бити идэрээ. Идэх юм бол чи тэр өдөртөө зайлшгүй хнэ. Зайлшгүй. Заавал гарцаагүй. Тэрнээс бити идэрээ ингэж хэлсэн байна. Тэгээд Адам, Ева хоёр ингэж амьдарч байгаа. Тэгээд байж үтэл яасан бэ? Нэг өдөр Ева тэр модны хажууд явж байгаад тэгээд могоотоо ярилцаж байгаа агуулга Библиэлд гарч байна. Тэгээд энэ Библиэлдээс харуул учир нь эхлээд Адам дараа нь Ева бүтээгдсэн. Адам эхлэгдээгүй харин эмэгтэй мэхлэгдэж гимд унсан. Тэгээд нөгөө Ева ч яасан бэ гэхээр Бурхны идэж болохгүй гэсэн тэр модноос идсэн байна. Тэгээд Эхлэл 3:6 дээрээс харуул ингэсэн байна. Тэгээд тэр эмэгтэйг хартал уг мод нь хүнсэнд сайн, нүд булаам, ухаан дэлмээр, хорхоо хүрмээр сайхан харагдсан тул жимснээс нь авч иджээ. Тэгээд тэр хамт байсан нөхөртөө өгч тэр нь ч иджээ гэж. Нөгөө эмэгтэй тэр модны жимсийг харсан. Тэгсэн чинь хүнсэнд сайн харагдаж гинэ. Одоо эрүүл мэндэд сайн гэвэл бид нэр хулганы хорч одоо магадгүй ууж магадгүй л болчиход байгаа тийм ээ. Хүнсэнд сайн л гэвэл ерөөсөө ямар ч амттай байсан идэж уудаг юм болчиход байгаа. Тэгээ энэ Еваг харсан чинь нөгөөх нь бас ямар харагдсан бэ гэхлээр хүнсэнд сайн харагдсан. Нүд булам, ухаан дэлмээр, хорхоо хүрмээр сайхан харагдаад байсан. Өөр модны жимс зөндөө байхад идэж болохгүй гэсэн ганц юм л тод харагдаад байгаа. Тэгээ сайхан харагдаад байхаар нь арга уяа авч идээд тэгээд өөрийнхөө нөхөртөө бас ингэж өгсөн. Тэгээд тэр хоёр гим нүгэл хийнгүүтээ нэг зүйл одоо тодорхой болсон. Яасан бэ гэхээр тэр хоёрын нүд нэгдээд хоёулаа нүцгэн байгаагаа мэдээд инжир модны навчийг холбоод хоорондоо бэлхэмж хийсэн. Ингээд нөгөө хоёр чинь тэр сайн мөнгө мэдүүлэгч модны жимсээс идэж болохгүй гэд идсэн чинь одоо тэр хоёр яаж юм гэхээр ичхүүр мэдэрдэг болоод ирсэн. Ингээд энэ хоёр ичхүүрээ хаахын тулд яасан бэ? Байж болох арга хэрэгэлсэн. Тэгээ бодоод олсон арга нь модны навчаар хувцсгийж өмсөх. За тэгээд энэ хоёрыг байж исэн чинь яасан бэ гэхээр Бурхан дуудсан байна. Адама чи хаана байна? Дуудсан байна. Тэгсэн чинь нөгөө Адам хэлж байна. Бурхан минь ээ, би таны чимээг сонсоод нүцгэн байсан болохоор айгаад нуугдчихлаа гэж. Тэгсэн чинь Бурхан буцаагаад асуусан байна. Чамайг нүцгэн байгааг чамд хийн хэлсэн. Чи нүцгэн байгаагаа мэддэггүй байсан шүү дээ. Чамайг нүцгэн байгааг чамд хийн хэлж үү? Чи нөгөө модны жимснээс идсэн үү гэж. Тэгсэн чинь тэгтэл тэр чамайг нүцгэн гэж чамд хийн хэлсэн бэ. Бүү идгэж миний чамд тушаасан тэр модны жимснээс чи идээ юу гэсэн хүн анх нөгөө эрэгтэй хүн хэлж байна. Өнөөх эмэгтэй надтай хамт байлгахаар таны надад өгсөн тэр л надад нөгөө модны жимснээс өгсөн. Тэгээд би идсэн гэж. Чи тэр модны жимснээс идсэн үү гэсэн чинь юу гэж байна вэ? Идсэн тухайгаа яриаггүй, хэн өгсөн тухай яриад байгаа байхгүй. Хүн ингээд одоо буруутан болох гээд ирэнгүүт өөрөөсөө нөгөө асуудлыг ингээд холдуулахыг хүсдэг тийм ээ. Тий. Манай хоёр эрэгтэй хүүхэдтэй. Тэр хоёр маань заримдаа байж байгаа хоёлоо уйлдаг. Тэгээ хинээс уусан гэ. Ахан дүүгээс уусан. Дүүгээс нь хинээс уусан гэ. Агаагаас уусан. Тэгээ хоорондоо ерөөсөө буруутан байхгүй. Буруу юмны одоо эзэн дандаа тухайн хүн өөрөө биш байдаг. Энэ Адам ч гэсэн яасан бэ гэхээр идсэн үү гэдгсэн чинь би уулын идэг тухай бодоагүй. Нөгөө эмэгтэй надад өгсөн. Тэгээ эмэгтэйгээс асуусан. Чи юу хийж хин вэ гэсэн чинь нөгөө эмэгтэй нөгөө могоо намайг мэхэлсэн. Тэгэл би идсэн гэж байна. Ингээд Адам ч гэсэн бурууга бусд руу, Ева ч гэсэн бурууга бусд руу хийсэн. Ингээд Бурхан яасан бэ гэхээр Адам, Ева хоёрыг дуудсан гэж. Тэгээд Адам, Ева хоёрыг тус тусад нь шийтгсэн байгаа. Эрэгтэй хүн буюу Адамыг ингэж шийтгсэн байна. Чи газар шороондоо буцтлаа духныхаа хөлсийг туслуулан байж хоолоо олж иднэ. Учир нь чамаа газар шорооноос авсан. Чи тоос шороод бол тоос шороондоо буцнаа. Адам тэр модны жимсийг идэхээс өмнө бол юм идэхийн төлөө хоолоо олж идэхийн төлөө хөдөлмөрлөдгүй байсан. Гэтэл гим нүгэл хийснийхээ дараа духныхаа хөлсийг туслуулан байж хоолоо олж иддэг болно. Энэ юу гэсэн үг вэ? Хоолныхоо төлөө хөдөлмөрлөдөг болсон гэсэн. Юунаас олж? Нүглийн шийтгэлээс болж. Бас яасан гэж байна уу? Чамайг газар шорооноос авсан чи тоос шороод бол тоос шороондоо буцнаа. Энэ юу гэсэн үг вэ? Үхнэ гэсэн үг.
Шороогоор биеийг чинь бүтээсэн. Тэгээ гим нүгэл хийсэн учраас үхэл ирсэн. За тэгэхээр энэ гим нүгэл хийсэнс болоод юу ирсэн бэ? Зовлон, хөдөлмөр. Өөр бас юу ирсэн бэ? Үхэл ирсэн. Тэгээд энэ харах юм бол ихэвчлэн эрэгтэй хүмүүс гэр бүлээ дижээхийн төлөө ажил хийж байгаа. Тийм биз дээ? Энэ хүн харах юм бол гэр бүлийнхээ төлөө ажиллах ёстой, хөдлөх ёстой гэдгийг мэдээд байгаа. Биеийнх нь хязгаар найл хийдэ ирсэн учраас бас нөгөө талаараа хөдөлмөргүй. Юунаас болоод энэ эрэгтэй хүмүүс ингэтлээ их зовж байгаа юм бэ? Адамаас болсон. Юунаас болоод? Гим нүглээс болоод. Ингээ харах юм бол эмэгтэй хүмүүс ч гэсэн ажилдаг л да. Гэхдээ ихэвчлэн эрэгтэй хүмүүс ам бүлээ тижээхийн төлөө хөдөлмөрлөдөг. Юунаас? Гим нүглээс болсон байна. Бас эмэгтэй хүнийг дуудаад бурхан шийтгэл ногдуулсан байгаа. За бүгдээ хамт унших уу? Харагдаж байна уу? За хамт уншийе. Эмэгтэй өөрийн чинь жирэмсний биш бэрхшээл зүдүүрийг би бүр ихсгэн. Өвдөд зовж чи үр хүүхдээ төрүүлнэ. Ир нөхрөө чи ирмэлзэн, ирчин чамайг эзэгнэн гэв. За ингээд эндээс харах юм бол эмэгтэй хүнд хэлсэн байна. Жирэмсний бэрхшээл зүдүүрийг бүр ихсгэнэ гэж. Ингээд эмэгтэй хүн жирэмсэн байх үедээ зүдэрдэг. Дээшээ харж унтаж болохгүй, доошоо харж удаж болохгүй, тийм ээ? Зүдэрч байна. Бас зөвхөн эмэгтэй хүн яах вэ? Жирэмсэн байх үеэр хордлогонд ортог. Юмны үнэрээ авч чадахгүй дотор нь муухай харагдаг. Тийм ээ? Гэтэл энэ дэлхий дээр ямар амьтан жирэмсэн болчингуудаа хордлогонд орж байгаа, хээлтэй болчингуудаа хордлогонд орж байгаа тийм амьтан байна уу? Өхөр бэлчиж явж ирсэн бол гинт агууцсан хүрээ сүүлүүд би энэ боргоны үнэр авахгүй байгаамаа. Тэгдэг өхөр байна уу? Байхгүй шүү дээ, тийм биз дээ. Өөр ингэ жирэмсэн байх үедээ цовдөг амьтан байна уу? Байхгүй шүү дээ, тийм ээ. Тэгээ одоо ямаа хээлтэй болчингуудаа ийш тийш юмны үнэр авахаа болоод яваад байгаа тийм байхгүй үстэй. Байхгүй шүү дээ. Өөр амьтан байхгүй. Хүн ганцаараа яг жирэмсэн болонгуудаа хордлогонд ороод эхэлдэг. Яагаад вэ? Хүн ганцаараа гим нүгэл хийсэн учраас. Бас яадаг гэж нөө өвдөж зовж чи үр хүүхдээ төрүүлнэ гэсэн. Төрөх үедээ одоо эмэгтэй хүн шиг тэгж их орилж харилж тэгж одоо төрдөг тийм амьтан байна уу? Одоо өдөө өссөн болохоор зөндөө л мал амьтан төрж байгааг харсан ба. Тэгтлээ айхтар тэгж орилж харж эсвэл төрхийн орон дээр өндөр орон мар дээр гардаг тийм төрөх тасагтай амьтан гэж байхгүй шүү дээ. Тийм биз дээ. Хүн яагаад ингэтлээ хөвдөж байгаа юм бэ? Яагаад гэвэл хүн ганцаараа гим нүгэл хийсэн учраас. Тийм ээ. Заримдаа ингээд төрөх өрөөрөө нөхрийг нь цуг оруулчихаар нөхөр нь эхнэрийнхээ өмнөөс дүлсээр хагаад өмдөндөө аваад байдаг тохиолдол байна гэж байгаа байхгүй. Тэр чи одоо хажууд нь зогсож байгаа хүн хүртэл өмдөндөө авч ийн гэдэг чинь төрөх гэж байгаа хүн ямар их өвдөх вэ? Тийм ээ. Эмэгтэй хүн за ингээд үхэх юм байна их мөчөд төрдөг гэж байгаа. Би төрж үзээгүй л дээ. Төрж үзсэн хүн тэгж ил. Тийм ээ. Тэгэхээр энэ эмэгтэй хүн шиг их өвдөж байгаа тийм мал амьтан байна уу? Байхгүй. Яагаад эмэгтэй хүн өвдөж байна вэ? Гим нүгэл хийсэн учраас. За тэгээд бурхан үүний дараа яасан бэхээр Адам Ев хоёр зориулаад арьсан дээл хийж өмсгсөн. Тэгэхгүй бол нөгөө хүмүүсийн ич хүрээ халахлагдахгүй байгаа байхгүй. Тэгээд бурхан Адам Ев хоёр зориулаад арьсан дээл хийж өмсгөөд тэгээд тэр хоёрыг эдийн цэцэрлэгээс гаргаж явуулсан. Эзэн бурхан хүнийг өөрийг нь гаргаж явсан газар шорыг хаглуулахаар эдийн цэцэрлэгээс гарган явууллаа. Ингэж хэлсэн байна. За үүнтэй холбоотой нэг бичлэг бас түр харцгаая. They were naked, but they were not ashamed. Тэгэд хувцс өмсдгүй In the байсан. middle of Eden, through the tree of Эдийн knowledge, голд нэг мод байдаг. the knowledge of Тэр мод нь good сайн мөг мэдүүлдэг мод. and evil. And God said to Эзэн бурхан Adam, Адамд айлдахтаа you can eat чи the энэ fruit of цэцэрлэгийн every аль tree in the модноос garden идэж болно. save one. Харин сайн мөг Tree of мэдүүлэгч knowledge. модны жимсийг идэж болохгүй. Its fruit is Жимсийг forbidden нь to you. идэж If you болохгүй. eat it, Хэрвээ идвэл you will гарцаагүй die. өгөх болно. Now, of all the Эдийн creatures цэцэрлэгийн бүх амьтдын in the дотроос the могоо serpent хамгийн was the залтай most. амьтан байжээ. The serpent Еваг уруу tempted, татаж эхэлсэн. eat of the fruit Мэрэгэн of the ухааны tree of модноос knowledge. идсэн ч үхэхгүй. You won't die. Your eyes Харин will be чөлөөхийг open, мэдэх болно. and you'll be as God Яг бурхантай адил Himself, knowing good and сайн мөг evil. мэдэх чадaltaй болно.
Eve ate the Ева fruit, тэр шүл сасгарын модны жимснээс идэж and she gave it to Adam Адамд to eat. жимснээс өгч идүүлжээ. And their eyes were open, Тэгээд тэр хоёрын нүд нэгдэж and they knew they were хоёулаа naked, and нүцгэн they were байгаагаа ashamed, мэдээд ичих болж and they tried to hide from God. тэгээд бурхны нүднээс But how нуугдах could they hide болжээ. from Тэд him? үнэхээр нуугдаж чадна гэж юу? He found them out. Эзэн бурхан gave them тэднийг clothes дуудаж to wear. тэдэнд хувцс хийж өмсгөв. He heard what the serpent Эзэн had done. могооны хийсэн зүйлийг мэдэж God cursed the могоог serpent, харааж saying, чи on your хилдэгээрээ belly you мүлдэж shall насан go, and туршдаа тоос шороо thus you идэх shall ба. eat. As for Adam Адам and Ева Eve, хоёрыг he cast them эдийн out of Eden. засгээс гарган явуулжээ. За нэг ийм үйл явдал ингээ Библиэлд бичигдсэн байна. За ингээ зарим хүмүүс Библийг уншдаг. Библийг уншингууд бурхан шороогоор хүнийг бүтээгээд нөгөө хүмүүс нь модны жимсэдээ тэгээ эдийн засгээс хөөгдөжээ гэсэн ийм дагуулга ингээ гардаг. Та бүхэн ингээл уншвал ёстой тийм байна, үнэн байна гэж толгой тохиол уншаад их юм шиг байна уу? Зарим хүмүүс энэ хэсгийг уншчихгуудаа Библийг хаагаад тавьчихдаг. Хөөе ч ёстой. Бурханы ном уншина гэсэн чинь бөө үлгэрийн ном уншчлаа шүү дээ гэж. Тэгвэл одоо нэг анхаарах ёстой зүйл байна. Юу вэ гэхээр энэ үйл явдал үнэн үү худлаа юу? Хэрвээ энэ үйл явдал үнэн юм бол үнэн гэсэн баримт нотлогоо байх ёстой энэ Библиэлд. Хэрвээ энэ үйл явдал үнэн байгаад үнэн гэсэн баримт нотлогоо байх юм бол бид бүхэн яах ёстой вэ? Үнэнийг үннээр нь хүлээж авах шудраг шулуун сэтгэлтэй байх хэрэгтэй. Тийм үгүй юу? Хэрвээ энэ Библи худлаа байвал яах вэ? Тэгвэл анхаарахгүй өнгөрчиж болно. За тэгвэл бүгдээрээ одоо жоохон бодож үзье. Энэ үйл явдал үнэн байна уу, худлаа байна? Эхнээс нь бүгдээрээ бодож үзье. Хамгийн анхны бүтээсэн хүний хэн гэсэн бэлээ? Адам гэсэн. Адам үнэхээр боддоор байсан болов уу? Байсан гэдэг баримт нотлогоо байх болов уу? За, тийм баримт нотлогооны тухай эхлээ бодож үзье. За, энэ харах юм бол эрэгтэй эмэгтэй хүн байгаа. Эмэгтэй хүн XX, эрэгтэй хүн XY гэсэн байна. Энэ юу вэ гэхээр хүн одоо 46 хоромсоомтой байдаг. Энэ 46 хоромсоом нь 23 хос байдаг. 23 дахь хос хоромсоом нь хүний хүүсийг тодорхойлдог хоромсоом. Сайн сонсоорой. Хэд дэх хос хоромсоом гинэ? 23 дахь хос хоромсоом нь хүний хүүсийг тодорхойлдог. Тэгээд 23 дахь хос хоромсоом нь адилхан XX байх юм бол тэр хүн эмэгтэй хүн. 23 дахь хос хоромсоом нь XY байх юм бол тэр хүн эрэгтэй хүн байхгүй. За ингэхээр тав хүн бодоод үзээрэй. Аав ээж хоёр байлаа. Аавд бол XY хоромсон байгаа. Ээжд бол XX хоромсон. Тэгтэл хүү төрхүү, охин төрхүү гэдгийг хэн шийдэх вэ? Ээжд бол ямар ч сонголт байхгүй. X-ээс өөр өгөх юм байхгүй. Өгийгээд өгөх юм байхгүй угаасаа. Тийм ээ? Ээж бол X-ээс өөр юм байхгүй. Ээж X-ээ өглөө. Аав Y-гээ өглөө. Тэгвэл юу төрхүү? Хүү төрхнө шүү дээ. Ээж X-ээ өгчлөө. Аав X-ээ өгчлөө. Тэгвэл юу төрхүү? Охин төрхнө. Ээж X-ээ өгөөд аав Y-гээ өгвөл хүү төрнө. Ээж X-ээ өгөөд аав X-ээ өгчвөл охин төрнө. Тэгэхээр хүү төрхүү, охин төрхүү гэдгийг хэн шийддэг вэ гэхээр аав нь шийддэг. Аав нь Y хоромсоомоо өгчих юм бол хүү төрнө. Аав нь X хоромсоомоо өгчих юм бол ээжд өгийгээд өгөх юм байхгүй. X-ээс өөр байхгүй. Тийм учраас охин л төрнө гэсэн. Тэгэхээр дээр үеэсээ манайхан их буруу ярьж хэлсэн байгаа байхгүй юу? Дархан бэр гэж ярьж хэлсэн байлээ. Тэгээ хүү төрхийг бэр нь шийдээд байна гэж бодоод хэлсэн байхгүй юу? Хүү төрхийг бол бэр шийдээгүй. Тэр дархан бэр гэдгийг одоо энэ шинжлэх ухаан хөгжөөд юм юмны учраар олдог болсон юм чи бид нэр жоо өөрчлөх хэрэгтэй. Юу гэж өөрчлөх вэ? Дархан хүргэн гэж өөрчлөх хэрэгтэй байгаа байхгүй юу? Яагаад вэ? 3 удаа Y-гээ өгсөн дархан байгаа байхгүй юу? Тийм ээ? За тэгэхээр аавд Y хоромсоом байна. Аав нь Y хоромсоомоо өгчвөл хүү Y хоромсоомтой эрэхтэй. Ингэхлээр яаж юм гэхээр бүх эрэхтэй хүмүүст Y хоромсоом байгаа байхгүй. Бүх эрчүүдэд. Тэгвэл энэ бүх эрчүүдэд байгаа Y хоромсоом хинээс ирсэн болоо? Эрэхтэй хүнээс л ирнэ шүү дээ. Тэгээд надад байгаа Y хоромсоом ааваас, аавынх өвөөгөөс, өвөөгийн хилэнцээс, хилэнцийг хуланцаас ингэж явсаар байгаад яаж юм гэхээр хамгийн анхны Y хоромсоомыг тараасан нэг хүн байгаа байхгүй. Тэр хүн хэн бэ? Тэр хүн бол Адам.
Тэгэхээр Адам байсан гэдгийн баталгаа хаана вэ? Энэ танхимаар дүүрэн сууч шүү дээ. Энэ ирчүүд бүгдээрээ юу вэ? Адам бодитоор оршин байсан гэдгийн баталгаа авахгүй. Түүний тухай энэ шинжлэх ухааны нэвтрүүлгээс гарсан байгаа. Энэ нэвтрүүлгээс бас жоохон төр харцгаая. Эхэнд бурхан тэнгэр газрыг бүтээж тэгээд өөрсдийн дүр төрхийг дуурайсан хүнийг бүтээцгээ хэмээн айлдав. Түүнийг Библиэлд Адам гэдэг бөгөөд тэрээр бүх хүн төрлөختний эцэг юм. Бидний удамшлын гэн хүртэл Адамын талаар бичигдсэн байдаг. Хоромсон дэх дээрх мэдээлэлс харуул дэлхийн бүх эрэгтэй хүмүүс нэг үндэстэй нэг хүнээс гаралтай. Хачиралтайгаар таарч байгаа энэ Библи бол биологийн шинжлэх ухааны сэжүүрийг барин Адамыг хайхаар зам даглаа. Бид бүгдээрээ өөр царайтай. Гэтэл бүх хүн төрлөختөн нэгэн төрөл садан гэдгийг төсөөлөгдөж бэрх байхад 6 тэрбум хүний үг угсаа нэг гэдэг нь бүрч илүү итгэхийн аргагүй зүйл юм. Одоо шинжлэх ухаанаар дамжуулан Адамын удамшлын генийг судалж үзье. Бүх эрэгтэй хүмүүсийн ДНХ дотор оршин тогтнож байгаа нэг хүн байна. Энд хэлж байгаа бүх эрэгтэй хүмүүсийн ДНХ дотор оршин байгаа нэг хүн байна гэж. Бүх эрэгтэй хүмүүсийн ДНХ мэдээллийг судлаад үзэх юм бол дунд нь нэг нийтлэг чанар байгаа байхгүй. Энэ юу гэсэн үг вэ? Нэг эрэгтэйгээс бүх хүндрэлтэн үүссэн гэсэн үг. За, ингэхлээр хамгийн анхны хүн Адам байсан байна уу? Байсан байна. Түүний дараа Бурхан Адамыг унтуулад Адамыг унтаж яхад нь хавирганаас нь аваад эмэгтэй хүнийг бүтээсэн гэж байгаа тийм ээ. Магадгүй Бурхан эмэгтэй хүнийг унтуулад эмэгтэй хүний хавирганаас аваад эрэгтэй хүнийг бүтээсэн гэвэл тэр боломжгүй болчихно. Яагаад? Эмэгтэй хүнд ийгэр горомсон байхгүй учраас. Харин эрэгтэй хүнд бол ийг соромсон байгаад байгаа учраас эрэгтэй хүний хавиргыг аваад хүн бүтээхэд боломжтой байгаа байхгүй. Тэгээд энэ дээрээс харуул Адамыг гүн нойронд автуулж унтуулад хавирганаас нэгийг суглан аваад ормыг нь махаар бүгсэн. Нөгөө хавиргаараа хүнийг бүтээсэн байгаа байхгүй. Энийг уншихаар зарим хүмүүст үлгэр домыг юм шиг уншигдаад. Гэтэл энийг уншихад зарим хүмүүст шинжлэх ухаан уншигдаад байгаа байхгүй. Харах юм бол Адамыг унтуулад хавирганаас нэгийг авахар тэр чинь өвдөлт мэдрэгдэх үү? Та нарын хавирганаас нэгийг сугалж аваад өвдөх үү? Өвдөн үстэй. Адамын хавирганаас сугалж авахад Адам мэдээж өвдөж таарна үстэй, тийм ээ? Тэгсэн чинь энэ Адамыг өхүүлээгүй унтуулсан байгаа байхгүй юу? Унтаж явахад нь хавирганаас нь суглаад авсан. Тэгсэн чинь Адам сэр жирэнгүүдээ хой бурхантаа яах гэж энэ гэхгүй байгаа байхгүй юу? Тийм ээ? Тэгээ хавирганаас нь суглаад авахад мэдхгүй унтаад байгаа байхгүй юу? Тэгээ энийг яасан бэ гэхээр энэ хэсгийг нь Джеймс Симпсон гэж энэ юмч уншсан баг. Тэгээ энэ хүн өөрөө тийм хүнд хагалгаа хийдэг юмч байсан байна л да. Тэгээ ялангуяа энэ хүн эмэгтэйчүүдэд хагалгаа хийдэг нэ. Тэгээ энэ үед одоо тийм хүнийг мэдээ алдуулах унтуулгын тийм юм байгаагүй. Тэгээ эмэгтэй хүний жишээ нь одоо мохор болгонд хагалгаа хийх юм бол шууд одоо аманд нэм зуулгаж байгаа шууд арьсыг ингэ зүсэж байгаа байхгүй. Тэгэхээр чи хүн ямар их зовж тарчлах вэ? Гэтэл энэ эмч хүн Библийн энэ хэсгийг уншиж ийсэн аа. Өө бурхан энд хагалгаа хийсэн биш үү? Тэгээ хүнийг чинь өхүүлэхгүйгээр унтуулж ус болдгийм биш үү? Гэж энэ хүн ойлгоод тэгээд энэ хүн яасан бэ гэхээр хлороформ гэдэг нэртэй ийм мэдээ алдуулах, ийм унтуулгын хамгийн анхны одоо мэдээ алдуулагчийг зохион бүтээсэн байгаа байхгүй. Тэгээд тэр Джеймс Симпсон гэж эмчээс хүмүүс асуусан байгаа. Таны одоо энэ дэлхий дээр хамгийн одоо шинэлэг гэж хэлж болох зүйл юу байсан бэ? Гэсэн чинь энэ хүн хэлж байна. Та нар намайг хлороформ бол шин зүйл гэж хэлнэ гэж бодож байна уу? Үгүй. Нүгэлтэн би Бурхны нэгүслэр зөвхт болсон нь шин зүйл байсан юм аа. Ингэж хэлсэн байна. Тэгэхээр тэр эмэгтэйгийн юу эрэгтэй хүний хавирганаас одоо эмэгтэй хүнийг бүтээсэн. Энэ бол шинжлэх ухааны нээлттэй холбогдсон. За үүний дараа Ева тэгвэл байсан болов. Ева байсан үгүй бид нар мэдэх боломжтой болов. Ева байсан юм а гэдгийг бид нараас амархаа мэдж байна. Ева байсан гэдгийн баталгаа энд сууж байгаа бүх хүн бүгдээрээ. Юу вэ гэхээр хүнд энэ митохондр гэж юм байна. Митохондр гэж юм байна. Энэ митохондр гэдэг бол энэ эс дотор байдаг. Тэгээ хүний эс дотор байгаад яадаг вэ гэхээр хүчил төрөх зөөвөрлөх үүрэг гүйцэтгэдэг. Өөрөөр хэлбэл бидний биеийг амьд байж амьдрах боломжтой болгож өгч байгаа тийм бичил станц.
Гэтэл энэ митохондри гэдэг юм яадаг вэ гэхээр дандаа ээжээс дараагийн үе рүү шилждэг. Надад хэний митохондри байна вэ гэхээр ээжийн митохондри байна. Манай хүүхдүүдэд хэний митохондри байна гэхээр манай эхнэрийн митохондри байна. Яадаг вэ гэхээр хүн анханасаа нэг 2 эсээс бүрдэж байгаа. Гэтэл энэ эрэгтэй эсний митохондри яадаг вэ гэхээр энэ шилбүрэн хэсгийнхээ урд хэсэгт нь байдаг байхгүй. Гэтэл энэ өндгийн эс рүү ингээд явж орохдоо толгой хэсэг нь явж ороо шилбүрэн хэсэг нь тасраад хойно үлдчихдэг. Тэгэхээр митохондри яадаг вэ гэхээр хүүхдийн нөгөө мэдээлэл рүү ордог. Эрэгтэй хүний митохондри. Тэгээ энэ хүний митохондри хинээс одоо ирдэг вэ гэхээр зөвхөн ээжээс ирдэг байхгүй. Тэгэхээр энд байгаа бүх хүмүүсийн митохондри хинийх байгаа вэ? Ээжийнх нь митохондри. Энд байгаа бүх ирчүүдийн нэг азгүй тохиолдол нь юу вэ гэхээр митохондроо өвлүүлэх боломжгүй. Тийм ээ? За тэгэхээр энэ митохондри гэдэг юм байна. Энэ бол зөвхөн ээжээс ирдэг зүйл. Тэгвэл миний митохондри миний ээжээс. Ээжийн митохондри эмээгээс. Ингээд эмэгтэй талаа хөөгөөд явхлаар анхны нэг эмэгтэй байх болов байхгүй болов? Байгаа шүү. Тэгээ эрдэмтэд яасан бэ гэхээр энэ дэлхий дээр байгаа хүмүүсийн митохондри хаанаас үүссэн бэ гэдгийг судалсаар байгаад энэ одоо өмнөд Африк орчим энэ хэсгээс хамгийн анхны митохондри үүсэлтэй байна. Түүнээсээ цаашаа бол ингээд хүмүүс удамшаа дамжаад явсан юм байна. Үүнийг илрүүлсэн байна. Энэ газар бол Библиэлд хэлж байгаа хамгийн анхны хүмүүсийн амьдарч ирсэн тэр газартай их ойрхон байна. За үүнтэй холбоотой бас нэг бичлэг харцгаая. Энэ удаа бүгдээрээ шинжлэх ухааны хөгжлийн ачаар дэлхийн бүх хүний ДНХ-г судалсны үндсэн дээр олж мэдсэн нэг эмэгтэй буюу митохондрийг өвлүүлэгч анхны их Евагийн тухай болцсон. Хүний ДНХ-гийн 99.5% нь эсийн бөөмд агуулгаддаг. Кодлогдсон мэдээлэл бүхий эдгээр генийн хэлхээ нь хүний биеийн үзэг агуулж байдаг. Өөрөөр хэлбэл хүний биеийн зураг төсөл гэж хэлж болно. Бид энэ хүү ДНХ-гийн тэн хагасыг нь ээжээсээ, нөгөө хагасыг нь ааваасаа өвлөдөг. Гэвч хоорондоо нийлүүл байдаг учраас яг хинээс нь өвлсөн бэ гэдгийг мэдэх боломжгүй. Харин митохондрийг игч энэ ДНХ-ийн төсөөр. Энэ нь эсийн бөомийн гадна тал байрладаг ба бидний бид гарцаагүй эрэгтэй нэргийг хангагч бичил станц юм. Эсээс илүү жижиг өчүүхэн энэ митохондригийн дотоод бүтцэн та бидний мэдэх ямар ч том станцаас илүү төгс системтэй байдаг гэж. Уг митохондрийн эрэгтэй эмэгтэй бүх хүний биед байгч түрүүнд урдсанчлан бусад ДНХ-гээс ялгаатай нь митохондри зөвхөн ихээс хүүхдэд удамшдаг гэжээ. Хүүхдийн ДНХ бараг өөрчлөгдөг гэдээ бол эрдэмтэд үүнийг удам угсааг олж мэдгээд ашиглаад зогсохгүй хүндрэлтний гарал үүслийг судлах арга хэмээн тогтоож. За дэлгэц рүү нэг анхаарал хандуулъя. Миний биед буй митохондри ээжээс маань надад удамшсан. Ээжийн маань митохондри эмээгээс удамшсан. Энэ мэтэр ээж гэж өгсүүлж тооцоолсоор хүндрэлтний эхлэл болсон митохондригийн Ева бид мэдэх боломжтой. Өнөөгийн хүндрэлтэн гадна төрхөөрөө өөр хоорондоо тис өөр. Соёлын хувьд ч шалгаатай боловч удамшлын хувьд бүгд нэг гэр бүл гэсэн үг. Анх 1987 оноос Беркли их сургуулийн эрдэмтэд митохондри ДНХ-ийн талаар судалгаа хийж эхэлж. Тэд дэлхийн өөр орнуудад амьдарч буй 147 хүний ДНХ-г цуглуулсан хооронд нь харьцуулж үзжээ. Гэтэл үнэхээр гайхалтай үр дүн гарчээ. Бүх дэлхийд даяар бие биесээ асархол улс, өөр газарт орчин сууж буй үндэстэн яснууд нэг л ихээс гаралтай гэдэг үр дүн гарсан байна. Тэдгээр эрдэмтэд гаргасан дүгнэлтэндээ эдгээр ядан гайхширч байжээ. Учир нь тэдний толгой аль хэдийн хувьслын онол гэх өрөөсгөл хариулт нь автсан байсан юм. Хувьслын онолыг дэмжигч тэдний бодлоор бол үүний эсрэг үр дүн гарах ёстой байсан ч туршилтынх нь үр дүн бүтээгдсэн гэх үнний талд гар үргэж байлаа. Тиймээс судалгааны ертөнцид бүх хүн төрөлхтний анхны ихийг митохондри Ева хэмээн нэрлэх болжээ. Энэ дээр бол гэлж байгаа биз?
дэлхийн 147 орны эмэгтэйчүүдийн митохондрийг наваад судлаад үзсэн чинь бүгдээрээ нэг ихээс гаралтай гэдэг дүн гарсан гэж. Тэр хамгийн анхны эрэгтэй Адам байсан билүү? Байсан. Хамгийн анхны эмэгтэй Ева байх нь уу? Байсан байх нь шүү дээ. Тийм ээ. За, тэгвэл үүний дараа бас нэг зүйл байна. Адам Ева хоёроос хүн төрлөختөнд тэгвэл үүссэн болов? Үүссэн байж таараа шүү дээ. Тийм ээ. Тэгээ Адам Ева хоёроос хүн төрлөختөн үүснэ гэхээр та бүхний дотор нэг зүйл бодогдож байна уу? Цус ойртох уу яах вэ гэж. Яг та бүхнийг тэгж асуух болов уу гэж бодоод цус ойртолтын талаар бас жоохон бэлдсэн байгаа. За цус ойртолт гэдэг чинь юуны асуудал юм бэ? Цусны асуудал юм уу? Үгүй. Цус ойртолт бол цусны асуудал биш шүү. Цус ойртолт бол гений асуудал юм байна. Бид нар хэдэн гентэй байдаг вүлээ? 46 гентэй үү? Биш ээ. 46 хоромсомтой. Хэдэн гентэй байдаг вэ гэхээр 32,040 гентэй байдаг. Тэр 32,000 гаруй генийхээ 16,000-ыг ааваас 16,000-ыг нь ээжээс авдаг юм байна. Ойлгож байна уу? Тэгээд яадаг вэ гэхээр энэ цус ойртолт гэдэг имийг шууд цус ойртолт гэж. Нэг гэрүүлийг хүмүүс хоорондоо гэрлээд явчих. Алсуур цус ойртолт. Нэг нутаг усныхан хоорондоо хідэн үеэрээ гэрлэх. Ийм одоо хоёр янзын цус ойртолт. Тэгээд цус ойртолт гэдэг нь юу юм бэ гэхээр аавын талаас ирсэн гений мэдээлэл, ээжийн талаас ирсэн гений мэдээлэлээр хүүхэд бүрэлдэж байгаа, ураг бүрэлдэж байгаа. Гэтэл аавын талаас эвдэрхий ген ирээд ээжийн талаас эвдэрхий ген ирчих юм бол хүүхдийнх нь бие өвдөх магадлалтай байхгүй. Гэтэл аавын талаас эвдэрхий ген ирсэн чинь ээжийн талаас эрүүл ген ирчих юм бол хүүхэд эрүүл генээ аваад эвдэрхий генээ хадгалаад эрүүл төрчдөг. Жишээ нь хараа муутай айлын хүүхдүүд байлаа. Удамаараа хараа муутай айл байдаг шүү дээ. Тэр харааны ген дээр нь жоохон эвдэрхий байна гэсэн. Тэгвэл хараа муутай айлын хоёр хүүхэд хоорондоо гэрэлчихэ. Тэгвэл аавынхын талаас ч эвдэрхий харааны ген, ээжийн талаас эвдэрхий харааны ген. Тэгэх юм бол хүүхэд нь хараа муутай төрөх магадлал өндөр болчих. Дандаа бас тэгдэг юм биш. Өндөр магадлалтай болдог. Тэгвэл жишээ нь бодъё л доо. Хараа муутай айлын хүүхэд сонсгол муутай айлын хүүхэдтэй гэрэлчлээ. Тэгээ хүүхэдтэй болох гэж юм тийм ээ. Аавын талаас нь хараа муутай ген ирсэн чинь ээжийн талынх нь хараа зүгээр. Тэгвэл хүүхдээ хараа зүгээр. Ээжийн талаас нь сонсгол муу ирсэн чинь аавын талаас сонсгол нь гайгүй ирчлээ. Тэгвэл хүүхдийн сонсгол гайгүй байхгүй. Тэгэхээр энэ ген гэдэг чинь юуны асуудал вэ? Цус ойртолт гэдэг чинь юуны асуудал вэ гэхээр эвдэрхий генийн асуудал байгаа байхгүй. Тэгээ хамаатан саднууд яагаад хоорондоо гэрэлж болдгоо вэ гэхээр хамаатан саднууд адилхан хэсэг дээрээ эвдэрхий байдаг. Тийм учраас хамаатнууд хоорондоо гэрлэж болдгоо. Та бүхэн Мойсийн багшийн ярьж байгааг сонсоорой. За тэгвэл энэ ягаад энэ ойр төрлийн хүмүүс, цусан төрлийн хүмүүс хоорондоо гэр бүл болсноос болоод энэ өвчин илэрдэггүй гэхээр энэ нуугдмал байж байгаа эрдэсив генүүд нь одоо гомо гэдэг чинь ижил гэсэн үг шүү дээ. Гомо зүгт хэлбэрт орно гэдэг чинь хоёр талаасаа ижилхэн гентэй болоод эрүүл генгүй болчихно гэсэн үг шүү дээ тэр хүнтэй. Ийм нөхцөлд бол одоо фенотип гэж хэлээд байгаа. Ангаахаар бол физиологт нь бол илэрч гарч ирж байгаа юм аа. За энэ хүн хэлж байна. Аль талаасаа эвдэрхий буюу гомо буюу ижилхэн эвдэрхий гентэй болчихлоор хүүхдийн физиологи дээр илэрчдэг юм аа. Ингэж хэлж байгаа биз? Гэтэл энэ хүний ген гэдэг юм яагаад эвдэрчдэг юм болоо? Хүний ген гэдэг цаг хугацаа өнгөрөх чинээгээр эвдэрх нь их болж байгаа гинэ. Тэгээ хүний ген юунаас болж эвдэрдэг юм бэ? Хэрэглэж байгаа хүнснээс болж эвдэрж байна. Одоо сүүлийн үед гений өөрчлөлтгүй юм идэе гэдэг байгаа шүү дээ. Одоо бараа бүтээгдэхүүн дээр харах юм бол GMO free гэсэн байна. Энэ генийн өөрчлөлтгүй гэсэн үг байхгүй. Генийн өөрчлөлтөө юм хэрэглээд идэж байгаа хоол хүнсээс болоод ген эвдрээд байна. Ингэж хэлж байна. Тэгээ бас юунаас болж ген эвдрэх вэ? Хортой туяанаас болж байна. Хэрэглэж байгаа эм тарианаас болж байна. Өвчнөөс болж бас ген эвдэрч байна. Зарим өвчин удам дамждаг тийм ээ. Тэр чинь гений эвдчихэж байгаа байхгүй. За тэгээд ураанаас болж байна. Физикийн болоод химийн янз бүрийн үйлчлэлээр ген эвдэрсээр байна. Ингэж хэлсэн байна. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр хамгийн анх Адам Ева хоёрын үед ген эвдэрхий байсан бол өнөөдөр хүн төрөлхтөн бараг байх боломжгүй. Гэтэл Адам Ева хоёрын үед гэх юм бол хамгийн анхны хүмүүс учраас 100% эрүүл байхгүй. Адамын ген 100% эрүүл, Евагийн ген 100% эрүүл. Тэгвэл аав ээж хоёр нь хоёулаа эрүүл учраас хүүхдүүд нь эрүүл төрнө. Эрүүл нэг айлын хүүхдүүд хоорондоо суухад асуудал үүсэхгүй гэсэн үг. Яагаад? Ген нь бүрэн бүтэн учраас. Тийм учраас Адамын хүүхдүүд
хоорондоо суугаад хүн төрлөختөн үржихэд ямар ч асуудал байхгүй гэсэн. За эндээс харах юм бол энэ бас одоо Мойсийн багш байгаа. Ярихыг намтдаа сонсъё. Байдаг яг өөрөө бол биологийн антропологч хүнийхээ хувьд тий яг хөвгтэн цус эрдэнэ зүгээр яг төрөн холон доктор ярьж байна л да. Хэрвээ тухайн одоо удмын санд ямар нэгэн одоо генетикийн тийм одоо дефект байсан бол За та бүхэн сайн сонсороо. Хэрвээ удмын санд дефект байсан бол гэж байгаа шүү. Удмын санд дефект байвал тийм ээ хэрвээ тэр хоёр одоо мэдээ хоорондоо одоо тэр удмаас хоорондоо гэрэлсэн бол тэрний одоо юу болох тэр өвчин үүсгэгч гэх юм одоо генийн одоо тэр юу байдал тохиролцох магадлал өндөр арай өндөр болдог гэж ингэж ярьж байгаа. Энэ бол үндэн бол биологийн шинжилгээ ухаанд аль хэзээний одоо гомозигот гетерозигот гэж юу юм гомозигот бол ямар байх вэ? Хэрвээ тэдний ямар ч одоо удмын тийм одоо өвчл байхгүй байсан бол за одоо дахиад анхааръя. Хэрвээ удмын өвчлөл байхгүй, дефект байхгүй л яа тий. тэр хичнээн тийм байсан ч гэлэрсэн одоо тийм ямар ч шинээр өвчин үүснэ гэсэн тийм асуудал байхгүй гэж би байдаг. Энэ дээр үл яг хөө ерөнхийдөө хүн судлалын шинжилгээ ухаан ялангуяа хүний одоо генетикийн шинжилгээ ухаан дээр ер нь Европын хаадууд бол дандаа 1-р үе 2-р үеийн одоо тийм ээ үеэлүүд хоорондоо суугаад тэгээд Европын одоо тэр чигээр нь тэр том улсыг одоо Испани, Франц яг хаашаан Англи, наашаан Герман, Австри гэдэг одоо бүгдийн одоо юу ягаад төр улсыг 40-100 жил барьж ирсэн юм улсууд одоо байгаа. Оросын одоо Арманыхын ч гэсэн тэр ч одоо гэр бүл болохтой ерөнхийдөө дандаа баруунаас бас өөрсдийнхээ үеэлүүд галдуу улсуудыг авч одоо гэрэлж байсан. Энэ бол тэгээд тухайн улс орнуудын одоо эдийн засаг төгс хөгжиж явж байх тухайн үед одоо 17, 18, 19-р зууны үед л за энд хэлж байна тийм ээ. Хоорондоо хамаатнууд гэрлээд байдаг 17, 18, 19 гээд хэдэн зууны турш энэ Орос, Европыг бүгдийг нь захирдаг ухаантай хүмүүс төрсөөр байсан юм аа. Яагаад? Яагаад хоорондоо гэрлээд байгаа ухаантай хүмүүс төрөөд байна вэ? Генэнд нь дефект байхгүй учраас. Саяхны хүртэл генэнд нь дефект байхгүй байх юм бол яадаг байсан бэ нөө? Хоорондоо гэрлэхэд асуудалгүй байсан. Тэгвэл анхны хүн Адам Ев хоёрын хувьд бол 100% эрүүл хүмүүс учраас хоорондоо хүүхдүүд нь гэрлэхэд асуудалгүй гэсэн үг. Ойлгогдож байна уу? За бас хүн төрлөختөн нэг эрэгтэй нэг эмэгтэйгээс үүссэн юм а гэдгийн баримт нотлохыг энэ хүн олж илрүүлсэн байгаа. Та бүхэн энэ хүнийг сайн таних байх тийм ээ? Нэрийг хин гэдэг үлээ? Та бүхэн тэгж бас амархан хуулахгүй шүү. Урд тавьчихлаар уншаад ах шиг байна. За энэ хүнийг Карл Ландштейнер гэдэг. Энэ хүн Австри хүн баг. Тэгээ энэ хүн одоо хүн төрлөختний түүхэнд маш том гавьяа байгуулсан. 1930 онд Нобелийн биологийн салбарт Нобелийн шагналыг биологийн салбарт 1930 онд Нобелийн шагнал авсан юм хүн баг. Тэгээ энэ хүн юу хийгээд Нобелийн шагнал авсан бэ гэхээр хүний цус гэдэг чинь бүлэгтэй байдгийн байна гэдгийг илрүүлээд Нобелийн шагнал авсан. Энэ хүн хүний цусны бүлэг нээхээс өмнө цус сэлбэдэг байсан. Заримдаа амжилттай болоод заримдаа амжилтгүй болоод ямар тохиолдолд нь амжилттай болоод ямар тохиолдолд нь амжилтгүй болоод байгааг мэддэггүй байсан. Тэгтэл энэ хүн бүлэг байдгийн байна. Энэ хүн ихний 3 бүлгийг илрүүлсэн. Тэгээ дараа нь 1 бүлгийг нэмж илрүүлсэн. Ингээд яасан бэ гэхээр өнөөдөр энэ хүний ачаар хэдэн зуун сая хүн амь аврагдсан. Ингэж хэлж байгаа. Одоо бид нар цусаа өгдөг, одоо эмнэлэгт одоо бие өвдөх юм бол цус сэлбүүлдэг шүү дээ. Тэр бүх системийн үүслийг энэ хүн тавьсан байна. Ингээд харах юм бол дэлхий дээр 4 бүлгийн цус байдаг. Манай Монгол хүмүүс 1, 2, 3, 4-р бүлэг яриад байгаа. Олон улс нь болохоор олон улсын нэршил нь O, A, B, AB гэж. Ийм одоо 4 бүлгийн цус байдаг. За ингээд харах юм бол 1-р бүлгийн цустай байх юм бол нэлээд жоохон өөдрөг дайчин байх шинжтэй. 4-р бүлгийн цустай байх юм бол нэлээд жоохон гомдомхой байх маягтай иймэрхүү байдаг. Ингэж хэлсэн байгаа. Гэхдээ энэ бол яг 100% одоо таардаг юм биш. Нийтлэхээр ихэнхдээ тийм байдаг гэсэн. Юутач юу гэсэн үг вэ гэхээр дэлхий дээр байгаа өнөөдөр 8 тэрбум хүн байна. Энэ 8 тэрбум хүн 4 бүлгийн л цустай байгаа. Би 5 дугаар бүлгийн цустай гэсэн хүн байна уу? Тийм хүн байхгүй. Гэтэл энэ 4 бүлгийн цус яадаг вэ гэхээр энэ 4 бүлгийн цус 2хан хүнээс гарч ирэх боломжтой байна. Адам 2 дугаар бүлэг, Ева 3 дугаар бүлгийн цустай байхад яах вэ? 4 бүлгийн цус дөрүүлээ гараад ирэх боломжтой. 4 бүлгийн цус дөрүүлээ. Тэгэхээр Адам Ева хоёроос хүн төрлөختөн үүссэн.
Энэ бол маргашгүй. Үнэн гэсэн баримт нотлохоор байж. За үүний дараа Адам Ев хоёрын амьдарч исэн газар нь хаана гэсэн бэлээ? Эдийн цэцэрлэг гэсэн. Эзэн бурхан дорн зүгт эдийн цэцэрлэг тариад уралсан хүнээ тэнд авчиж тавьжээ гэсэн. За Адам Ев хоёрыг байсан гэдгийг мэдлээ. Тэгвэл Адам Ев хоёр амьдарч исэн газар нь байвал одоо яах вэ? Тэгвэл Библи үнэн үү? Тэгвэл үнэн шүү дээ. Энэ Адам Ев хоёрын амьдарч исэн газар нь гараад ирэх юм бол энийг бид нар хүлээж авах хэрэгтэй юу? Эсвэл татгалзах хэрэгтэй юу? Үний имийг ч хүлээж авах хэрэгтэй шүү дээ. Тийм ээ. За энэ дээрээс харах юм бол Эхлэл номны 2 дугаар бүлэг дээр эдийн цэцэрлэгийн хаяг нь гарч байгаа. Ямар хаяг гарч ийн гэхээр эдийн цэцэрлэгээс нэг бүрэн урсаж гардаг, тэр нь цаашаа 4 салаалдаг. Тэр 4 салаалдгийн эхнийх нь Бишон, хоёр дахь нь Гихон, гурав дахь нь Тигр, дөрөв дахь нь Ефрат гэж байгаа. Ингээд эдийн цэцэрлэг 4 мөрөн байсан. Гэтэл энэ 4 мөрний 2 нь өнөөдөр урсаж байна. Энд харах юм бол байгааз энэ Персийн булан байна. Персийн булангийн ишээ Тигр мөрөн байна, Ефрат мөрөн байна. Энэ 4 мөрний чинь 2 нь одоо яаж юм гэхээр урсаж байгаа байхгүй. Үлдсэн 2 нь хаана байна вэ? Үлдсэн 2 нь байгаа болов? Хэрвээ Библи үний юм бол байх ёстой. Гэтэл өнөөдөр хөрсөн дээр ил урсаж байгаа мөрөн алга байна. Гэтэл хүмүүс судалж үзсээр байгаад яасан бэ гэхээр үлдсэн 2 мөрнийг нь ч гэсэн илрүүлсэн байна. Үлдсэн 2 мөрөн хаана байсан бэ? Тигр, Ефрат 2 мөрөнтэй ойролцоо байсан байна. Ингээ Библиэлд 4 мөрөн нэг газараас салаалдаг гэсэн чинь энэ 4 мөрний бэлчин нэг газар дээр нийлж байгаа байхгүй. Энд харуул зүлийн доор ингээ хөрсний шинжилгээ хийж байгаа. Ялангуяа сахарын зүлийн дэше хөрсний шинжилгээ хийж байгаа. Гэтэл хөрсний шинжилгээ хийгээд үзсэн чинь тэнд яаж юм гэхээр маш том гол урсаж исэн голын голдрэл. Тэгээд тэр сахарын зүлд очиод харах юм бол ийм хадны ийм одоо хэсгүүд байна. Энэ хадны доотлын ёроол хэсэг нь илэгдсэн байгаа биз? Энэ яагаад илэгдсэн бол? Энэ усны урсгалаар илэгдэж байгаа байхгүй. Энэ хатан дээрээс нь харах юм бол ийм сүг зургнууд байдаг. Тэр сахарын зүлд байгаа цөлд дээр байгаа хадны сүг зурган дээр юу вэ гэхээр анаашны сүг зураг, зааны сүг зураг. Цөл гэдэг чинь анааш амьдардаг газар мөн үү? Биш. Тэгэхээр яагаад цөлд энэ анаашны зураг байна вэ? Цөл анхандаа анааш амьдардаг газар байсан. Тэгээд дараа нь цөлжүүд илс болцсон байна. Энд харах юм бол үхрийн аж ахуй эрхэлж байгаа зураг. Энэ дандаа ивэртэй үхрнүүд байгаа. Энэ хэсэгт нь ивэргүй үхрнүүд. Цөлд үхрийн аж ахуй эрхлэнэ гэж байх уу? Тэгээд цөлд бас юм гол урсаж исэн зураг. Энэ харах юм бол цөлд байгаа тэр хатан дээр энэ одоо завьтай явж байгаа ийм зураг. Энэ завьар тэр хүмүүс цөлд юу хийж байгаа юм бол? Цөлийн уруу гулгаж тоглож байгаа юм болов? Цөл анханасаа цөл байгаагүй. Цөл устай газар байсан. Хэрэг хэмжээний устай газар байсан юм бэ? Завинд суугаад явах хэмжээний устай газар байсан. Тэгээд тэр цөлөөс бас ямар зураг олдож байна вэ гэхээр газар агалж байгаа зураг гарч байгаа. Цөлийг хаглах шаардлага байх уу? Байхгүй. Тэгэхээр цөл анханасаа цөл байгаагүй. Энд харвал газар агалж байгаа зураг байна. Энд харвал газар агалж байгаа зураг. Ингээд яасан бэ гэхээр эдийн цэцэрлэх 4 мөрөн байсан гэж байна. Гэтэл тэр 4 мөрний 2 нь өнөөдөр ил урсаж байна. 2 нь урсаж агаад ширгээд тэр нь одоо илсээр дарагдсан байж байгаа. Илсний дор хөрсний судалгаа хийгээд үзсэн чинь байж. За. Тэгээд дээрэс нь харах юм бол эдийн цэцэрлэгт бас юу байсан бэ? Эдийн цэцэрлэг том моднууд байсан гэж байна. Тэгвэл тэр моднуудыг бурхан яасан бэ? Эдиний сайн услагдсан хамаг мод, Ливаны шилмэлсэн моддыг газар дор амс хийлгэв. Адам Ев хоёр эдийн цэцэрлэгт гим нүгэл хийсэн учраас бурхан эдийн цэцэрлэгийг газрын доогоор оруулсан. Энэ дээрээс харуул хэлж байна. Эдиний моддын дундаас алдар агуу байдлаараа чи алинтан тийм адил бай. Гэсэн чи эдиний моддын хамт газрын дор унгагдах болно. Эдинд тийм алдартай агуу том моднууд байсан гэж. Тэднийг нь бурхан бүгдийг нь газрын доогоор оруулсан гэж байгаа байхгүй юу? Эдийн цэцэрлэгээс урсаж исэн 4 мөрөн нь байна. Эдийн цэцэрлэгийг бурхан газар доогоор оруулсан гэж байгаа. Тэгээ эдийн цэцэрлэгт алдартай том моднууд олон байсан гэж. Энд харах юм бол маш том мод байгаа. Бусад моднууд нь хажууд нь бараг зулцган мод шиг харагдаж байгаа. Тэгэл ийм авраг том моднууд. Америкийн нэгдсэн улсад очих юм бол Sequoia гэдэг нэртэй тийм модны ой. Тэнд очих юм бол энэ хоёр хүн зөрөөд хөвцөн ч гэсэн энэ модны өргөнд хүрэхгүй байгаа. Ийм том моднууд өнөөдөр ч гэсэн дэлхий дээр байна. Энэ модыг хардаа. Хүний өндрөөс илүү том байна.
Тэгээ манай Аз хүмүүсийг бодох юм бол Америкчууд хамаагүй өндөр байдаг шүү дээ. Энэ харах юм бол модыг доогуур ингээд цоолоод машин явдаг зам гаргаж ирсэн байна. Ийм том моднууд өнөөдөр ч гэсэн дэлхий дээр байна. За тэгтэл эдийн цэцэрлэгт энээс том моднууд байсан гэж. Тэгтэл тэр том моднуудтай хамт эдийн цэцэрлэгийг бурхан яасан бэ? Газрын доогуур оруулсан юм а гэж. Тэгээ эдийн цэцэрлэгт ургамлан том байх юм бол бас юу том байх вэ? Амьтад ч гэсэн том байх байхгүй. Өнөөдөр ч гэсэн дэлхий дээр ийм том амьтад байна. Энэ одоо нохоо байгаа. Энэ баг хүний өндөртэй одоо зарим хүмүүсээс баг өндөр. Надаас баг өндөр байж магадгүй. Тийм ээ. Ийм том нохоонууд. Ийм том өхөрнүүд өсөн. Энэ одоо худлаа юм болов гэсэн чинь үний юм блэ? Than this, Knickers, a Holstein Friesian steer, is a bovine behemoth that stands out from the herd at 194 centimetres. He's a Энэ сагсан бөмбөгчөнтэй баг өндрөөрөө тэнцүү ийм том өхөр ус байгаа байхгүй. Тэгэхээр эдийн цэцэрлэг тийм том мод байсан. Ийм том амьтад бас байжээ. Тэгвэл ийм том амьтад, ийм том ургамлыг бурхан газрын доогоор оруулчлаа. Тэгвэл одоо яах ёстой вэ? Тэгвэл тэнд уулмөр үлдэх ёстой байхгүй. Ямар уулмөр үлдэх вэ? Маш их хэмжээний ургамал амьтан газрын доогоор орох юм бол тэнд тос бий болох ёстой. Газрын тос бий болох ёстой. Ямарваа нэг юмны тосыг нь шахаж авахын тулд яадаг вэ гэхээр халаагаад шахдаг юм. Ерөөсө халаагаад шахах юм бол тосыг нь ялгаж авч болно. Тэгтэл маш их хэмжээний ургамал амьтан газрын доогоор орлоо. Газрын гүний халуунаар хална. Хөрсний шахалтаар шахагдана. Тэгэнгүүт юу болох вэ? Газрын тос болох ёстой. За, ингээд арах юм бол эдийн цэцэрлэг ингээ байлаа. Тэгээд маш их хэмжээний ургамал амьтан газрын доогоор орлоо. Тэгвэл одоо яах вэ? Газрын хөрснөөс маш их хэмжээний хална. Дээрээс нь гүнээс маш их хэмжээний хална. Хөрснөөс маш их хэмжээгээр шахна. Тэгвэл тэнд юу болох вэ? Газрын тос буюу нефт бий болох ёстой. Гэтэл Тэгэр мөрөн энд байна. Тэгэр мөрөн энд. Ефрат мөрөн бас энд. Пишон Гихом мөрнүүд ч гэсэн энд ирээд уулзж байгаа. Энэ Персийн болон дээр энэ дөрвөн мөрөн уулзж байгаа байхгүй. Энэ Персийн болонд маш их хэмжээний нефтийн нөөц байна. Энэ гурвалжин тэмдэглэгээ байгааз. Энэ гурвалжин тэмдэглэгээ бол нефт олборлож байгаа газрын тэмдэглэгээ. За, эндээс харах юм бол дэлхийн улс орнуудын нефтийн нөөц гэж байгааз. Гэтэл дэлхийд газрын тосны батлагдсан нөөц тэрбум тонн. Дэлхийн хэмжээнд 244 тэрбум тонн газрын тосны батлагдсан нөөц байдаг юм. Гэтэл тэндээс 244-өөс 113 нь хаана байна гэхээр ойрох дорнд буюу нөгөө Персийн болонд ч байж байгаа байхгүй. Нөгөө дөрвөн мөрний бэлчир дээр ч байж байгаа байхгүй. Тэгэхээр бурхан эдийн цэцэрлэгийг газар доогоор оруулсан гэсэн. Яг тэр газар доогоор оруулсан хэсэгт нь юу байна вэ? Маш их хэмжээний газрын тос буюу нефт байж байна. Тэгэхээр Адам Ева хоёр байсан юм. Адам Ева хоёрын амьдарч исэн эдийн цэцэрлэг ч гэсэн байсан байна уу байгаагүй нү? Байсан юм байна. Дөрвөн мөрнөөс нь хоёр нь одоо орсож байна. Хоёр нь газрын дор. Эдийн цэцэрлэгийг газрын доогоор оруулсан газар нь одоо хаана байна вэ? Персийн болонд нефттэй. За ингээд яасан бэ гэхээр Адам Ева хоёроос эхлээд хүндрэлтэн үүссэн байгаа. Тэгээд Адамын 10 дахь үе. Адамын 10 дахь үе Нова гэдэг хүнийг амьдарч байх үед дэлхий дээр одоо үйл явдал болсон. Ямар үйл явдал болсон бэ гэхээр бурхан усан галав юулээд энэ дэлхийн бүх хүмүүсийг бүгдийг нь ихэнхийг нь устгасан ийм үйл явдал болсон. Гэтэл бурхан яагаад энэ ертөнцийн дээр байгаа хүмүүсийг усан галав юулэхэр болсон бэ? Бурхан зүгээр байж байгаад уйдсан болов уу? Үгүй. Шалтгаантай байсан. Шалтгаан нь энэ дээр ингэ бичигдсэн байна. За би таавганд уншиж өгье. Таавганд дагуулад сайн хараарай. Эзэн дэлхий дээр хүмүүсийн хорлонт муу нь үлэмж их. Бас зүрхнийх нь хамаг бодол санаархал ямагт муу мохоо болсныг хараад өөрөө хүний газар дээр бүтээсэндээ харамсан зүрхэндээ ихэд халаглав. Эзэн би тэднийг бүтээсэндээ харамсаж байгаа учраас өөрийн бүтээсэн хүний газрын хөрснөөс арчин зайлуулахдаа хүнээс авахуулаад мал адгуус мөлхөгчд жигүүртэн шуудыг ч хүртэл үлдээхгүй гэж хэлвэ. За бурхан яасан бэ гэхээр дэлхий дээр хүмүүсийг харсан. Тэгсэн чинь дэлхий дээр хүмүүсийн хорлонт муу үлэмж их болсон гэж. Зүгээр нэг одоо хорлонтой байгаагүй. Хорлонт муу нь их болсон. Их болохтой хэр зэрэг их болов? Үлэмж их болсон гэж. Хүүхдийг буруу юм хийнгүүт нь шууд загнадгүй үстэй. Зүгээр агараа дэгдэг те.
Тэгвэл дахин хийгээд байвал яах вэ? Дими шүү. Тэгдэг үстэй тий. Тэгээ бүр нөгөөх нь бүр барагдахгүй дийлдэхгүй болоод ирвэл яах вэ? За одоо хоёлаа наадах чинь хэл яриагаар одоо шийдэгдэхэ болж байгаа юм байна. Тэгээ тэрний цаадах арга хэмжээ авдаг үстэй. Гэтэл энэ дэлхий дээр байгаа хүмүүсийн хорлонтой муу зүйл нь яасан бэхээр үлэмж их болсон гэж. Үлэмж их. Тэгээ тэр хүмүүсийн зүрхнийх нь хамаг бодолсон нарахад ямагт муу мухаа болсон гэж. Зүрхэндээ боддог төлөвлөдөг юм дандаа муухай болсон гэж. Хүн хаяа нэг сайхан бодож болно үстэй. Гэр бүлээ боддог ч юм уу, аав ээжийг бодвол сайхан бодож болно да. Гэтэл энэ зүрхэндээ бодож байгаа төлөвлөгөө болгоно бүгдээрээ ямагт муу мухай болсон. Тэгээ бүр яасан бэхээр бурхан хүнийг бүтээхдээ харамсахад хүргэсэн гэж. Зарим аав ээж бас одоо хүүхдүүд нь хитрхи үгэнд орохгүй бол би яах гэж ийм хүүхдтэй болсон юм болоо. Харамсах хэмжээнд хүрнэ гэвэл тэр хүүхэд аав ээжигээ бас л их шаналгасан байх нь. Үүнтэй адилхан бурханыг харамсах хэмжээнд хүргэсэн гэдэг чинь хүмүүс төдий чинээний хорон муу байсан байхгүй. Тийм учраас бурхан шийдэж байна. Эзэн би тэднийг бүтээсэндээ харамсаж байгаа учраас өөрийн бүтээсэн хүнийг газрын хөрснөөс арчин зайлуулна. Юунаас болж? Гим нүглээс. Барагдахгүй их гим нүглээс. Үлэмжийн их хорон муугаас нь болоод тэр хүмүүсийг арчин зайлуулна. Тэгээ тэр үед яасан бэ гэхээр бурхан энэ дэлхий дээр байгаа хүмүүсийг бүгдийг нь устгах гэсэн чинь бурханы өмнө зөв амьдарч байгаа нэг хүн. Хэн бэ вэ гэхээр Ноа гэдэг хүн байгаа байхгүй. Тэгвэл бурхан энэ дэлхий дээр буруу амьдарч байгаа хүмүүсийг бүгдийг нь устгах гээд зөв амьдарч байгаа Ноа гэж гисэн устгаад хаюул зөв буруу юу? Буруу үстэй. Нэг хүн ч байлаа зөв байгаа бол тэр хүнийг амьд үлдээх хэрэгтэй шүү дээ. Тэгээд Эхлэл 6-гийн 13 дугаар ишлэл байна. За тавганд харагдаж байна уу? Хамт унших уу? За хамт уншия. Бурхан Ноад газар дэлхий бие махбодтой бүхнээс болж хүчирхийллээр дүүрч байгаа учраас тэдний эцгийнхэн өдөр миний өмнө болж би тэдний газартаа сүрүүлнэ. Бурхан нөгөө Ноад чинь хэлж байна. Газар дэлхий бие махбодтой бүхнээс болж юугаар дүүрлээ гинэ? Хүчирхийллээр дүүрлээ гэж. Энэ ямар муухай вэ, тийм ээ? Ийм зүйлээр ингээд дүүрсэн гэж. Энэ дэлхийг дүүргэсэн хүчирхийллэхээр ямар барагдахгүй хүчирхийлэл байх нь. Хүрээний бузрыг ухаад барахгүй гэдэг шиг энэ дэлхийн хүмүүсийн хүчирхийлэл энэ дэлхийг дүүргэсэн. Тийм учраас бурхан яана гэж байна уу? Тэдний эцгийнхэн өдөр миний өмнө болж би тэдний газартаа сүрүүлнэ. Тэгээд тэр үед бурхан яасан бэхээр Ноа гэдэг хүнд хэлсэн байна. За энэ дэлхийн хүмүүсийг устгах үе чи бас зүг устчиж болохгүй. Чи амьд гарахын тулд өөртөө нэг усан онгоц хийгээрэй. Тэр усан онгоцны урт нь 300 дохой, өргөн нь 50 дохой, өндөр нь 30 дохой байна шүү. Тэгээ усан онгоцондоо гигэвч буюу цонх хийгээрэй. Цонхоо хажууд нь битгий хийгээрэй, дээр нь хийгээрэй. Ингэж хэлсэн байна. За тэгээд энэ усан онгоц нь бас ямар байх вэ гэхээр доод, дунд, дээд гэсэн 3 давхартай байна. Ингэж хэлсэн. За тэгээ харах юм бол урт нь 300 дохой гэх юм бол ойролцоогоор 150 м орчим. Хүний нэг дохой нэг 45 орчим сантиметр байгаа. 50 см гэж үзэх юм бол урт нь 150 см. 150 м орчим. Өндөр нь 15 м орчим. 5 давхар орон сууцтай ойролцоо өндөртэй гэсэн үг. За өргөн нь 25 м орчим. Иймэрхүү. Тэгээд доод, дунд, дээд гэсэн 3 давхартай, цонхон дандаа дээд давхартай байна. Хамгийн дээрээ байна. Ингэж хэлсэн. Тэгээд за уртыг нэг 101 дохойг 45 см-аар болж үзэх юм бол 140 м орчим болно. Тэгээ хэр том юм бэ гэхээр энэ Америк хөл өмгийн талбаанаас арай жоохон том хэмжээтэй гэж. Ийм том усан онгоцыг бурхан Ноа гэдэг хүнийг хийгээрэй ингэж хэлсэн. Тэгээд тэр усан онгоцных нь багтаамж нь хэр байх юм бэ? Галт тэрэгний чингэлэг байгаа шүү дээ. Ачааны чингэлэг. 522 ачааны чингэлэг орох үз хэмжээний тийм одоо багтаамжтай байна. Ингэж хэлсэн байна. За тэгээд Ноа бурхны айлдсан ёсоор яасан бэ гэхээр усан онгоцыг хийсэн. Ноа усан онгоцыг хийгээд дууссан чинь Ноа дээр амьтад ирээд 90 мэрэ бүгдээр орсон. Цэвэр амьтад, бузар амьтад, шувууд болон газраар мөлхөж бүхэн бурхны тушаасан ёсоор эрэм хосгосоор Ноад очиж бүхээгт нь оржээ. За тухайн үед нэг иймэрхүү үйл явдал болсон баха. За ингээд бүгдээр амьтад ингээд суусан байна. Тэгээ үүний дараа яасан бэ гэхээр Ноа хөвгүүд эхнэр бэрүүдтэйгээ хамт үрийн усны улмаас бүхээгт оржээ.
Тэгээд амьтад эхлээд орсон. Түүний дараа бурхан 7 хоног хүлээсэн. Тэгээд Ноо болоод эхнэр нь орсон. Тэгээд 7 хоногийн дараа бурхан яасан бэ гэхээр энэ дэлхий дээр үерийн ус буулгасан. Ингэж хэлсэн байна. За та бүхэнд харагдаж байна уу? За бүгдээрээ хамт уншийе. Тэгээд 7 хоногийн дараа дэлхийд үерийн ус буув. Ноагийн амьдралын 600 дахь жилийн 2 дахь сард уг сарын 17-ны өдөр их оёоргүй гүний бүх булаг садран оргилж Тэнгэрийн усны хаалт нэгдэжээ. 40 өдөр 40 шөнийн турш дэлхий дээр бороо асгарав. Тэгээд 7 хоногийн дараа гэсэн багаз. Амьтад орсны дараа бурхан дахиад 7 хоног хүлээсэн. Тэгээд яасан бэ гэхээр Ноагийн амьдралын 600 дахь жил. За 60 биш 600 шүү. Сайн зээлж байгаараа дараа нь тайлбарлана. Тэгээд тэр яасан бэ гэхээр 2 дахь сарын 17-ны өдөр их оёоргүй гүний бүх булаг садран оргилсан. Тэнгэрийн усны хаалт нэгдсэн гэж. Тэгээд тэр үед ус 2 газраас гарч ирсэн байна. Гүний булгууд бүгдээрээ садарч гарч ирсэн байна. Газрын гүний ус гарч ирсэн байна. Бас Тэнгэрийн усны хаалт нэгдсэн гэж. Газраас маш их хэмжээний ус гарч ирсэн, Тэнгэрээс ч гэсэн маш их хэмжээний ус байсан. Тэгээд 40 өдөр 40 шөнийн турш дэлхий дээр бороо асгарав гэсэн. Бороо орсон гэж хичээгүй, бороо асгарсан. Хувингаар цутгаж байгаа юм шиг гэж ярьдаг шүү дээ, тийм ээ. Үүнтэй адилхан бороо асгарсан. Ингээд дэлхий дээр бороо орсон. Эхлэл 7-гийн 21-22 дээрээс харуул. Газар дэлхий дээр хөдлөгч хамаг бие махбодтон буюу жигүүртэн шувуу, мал адгуус, ан араатан газраар мөлхөгч бүхэн хийгээд бүх хүндрэлтэн өгчээ. Хуурай газар дээр байдаг хамартай амин амьсгаатай бүхэн үхвэ. Ингэж хэлсэн. За үнийг бас бичлэгээр хамтдаа харцгаая. Ийм үйл явдал болжээ гэж байна. Одоо бүгдэнд нэг бас чухал зүйл байгаа. Юу вэ гэхээр энэ үйл явдал үнэн болов. Тийм ээ. Хэрвээ энэ үйл явдал үнэн болвол яах вэ? Библи үнэн байна гэсэн. Хэрвээ энэ үйл явдал үнэн болвол бурхан байдаг юм байна гэсэн. Хэрвээ энэ үйл явдал үнэн гэсэн баримт нотолгоо байхгүй бол яах вэ? Тэгвэл бид бүхэн суух шаардлага алах. Тийм ээ. За тэгвэл бүгдээрээ үнэн байна уу үгүй байна уу? Жохон бодож үзцгээе. Аливаа зүйл бүгдээрээ болоод өнгөрсний дараа баримт нотолгоо үлдэцтэй байдаг, тийм ээ. За энэ харуул Сэлэнг аймагт нэг юм үер болж байгаа. Энийг цөөхөн хэдэн минут бороо ороход ийм үер болж байгаа байхгүй. Энэ одоо ингээ машинтай хүн баг урсах гад ингээд явж байгаа. Үер болсны дараа яаж ийм гэхээр улмөр нь үлдэж байгаа байхгүй. Тийм ээ. Ямар улмөр үлдсэн байна вэ? Ус урсаад өнгөрсөө гэдэг ийм улмөр үлдэж байгаа байхгүй. Үүнтэй яг адилхан. Ноагийн үе жигсэн яасан бэ? Дэлхийг хамарсан усан галав юусэн байхгүй. Үер болсон. Тэгвэл тэрний улмөр гэж байх ёстой. Тийм ээ. Энэ Америкийн нэгдсэн улсад харах юм бол Грэнд Каньон гэдэг нэртэй ийм том хавцал.
Тэгээ энэ хавцлын урт нь 447 км гэж байна. Улаанбаатараас засмал замаар Эрдэнэт орох юм бол 380 орчим километр байдаг хгүй. Тэгээд тэр чинь бүр хойшоо Дархан руу явж байгаад ингээд явж байгаа шүү дээ. Тэгтэл энэ Грэнд Каньоны урт нь 447 км гинэ. Тэгээ Эрдэнэт орохоос холоо гэсэн. Тэгээ өргөн нь зарим газараа 6 км, зарим газараа 30 км өргөнтэй гэж. Гүн нь 1500 м гэж. 1.5 км гэсэн үг. Хүмүүс эндээс үсэрж их амиа орлдог. Тэгээ Америкт нэг тийм яриа гарсан. Грэнд Каньоноос үсэрж амиа орлогч байгаа бол унаж явах үедээ идэх юм авч үсрээрээ гэж. Тийм ээ, тийм гүн байхгүй. Гэтэл ийм гүн хавцал яаж бий болов? 447 км урттай. Зарим газараа 6, зарим газараа 30 км өргөнтэй, 1500 м-ийн гүнтэй ийм хавцал яаж бий болов? Энэ бол уснаас өөрөөр энийг тайлбарлах боломжгүй. Ийм том хавцал үүссэн. Тэгээ энэ судалсаар хагаад яасан бэ гэхээр ойрхон маш их хэмжээний ус тогтцсон байсан улмөр олдлоо. Үүнийг ус хүмүүс олж илрүүлсэн. Тэр жижигхэн үер болгож гисэн улмөр байдаг. Үүнтэй адилхан дэлхийг амарсан одоо юм үер болсон учраас бас ийм улмөр байна. Тэр үерийн улмөр манай Монгол улсад ч гэсэн бас байгаа. Өмнөгов аймагт харах юм бол 3 дэс өмнө тийм ээ хэрмэн цав гэж байна. Энд харах юм бол гүн нь 250 орчим метр, 10 км орчим үргэлжилдэг гэж байна. Дундгов аймагт харах юм бол цагаан суурга гэдээ бас байна. Бас яг ингээд усаар урсгаад явцсан юм хэсгүүд байна. Энэ юу вэ? Дэлхийг амарсан усан галвын улмөр юм. Харах юм бол бас дээрээс нь Ноагийн үед байсан тэр усыг тэгвэл одоо яасан болоо? Дуулал 33-ын 7 дээрээс харуул. Тэрээр далайн усыг овоо адил хамтд нь цуглуулна. Гүний усыг агуулхад хоримтлуулна. Усыг овоо адил цуглуулж болох уу? Усыг овоолж болох уу? Усыг овоолж болно. Хүлдээгөөд овоолж шүү дээ. Тийм ээ? За өмнөд туйл байна, хойд туйл. Өмнөд туйлын мөсний дундад зузаан нь 1600 м гэж. Өөр дундад зузаан нь 1600 м. Тийм их хүмүүс овоолцсон. Хамгийн зузаан хэсэгтээ 4000 м орчим хүрдэг. Монголын газар нутгаас 8 дахин том гэж. Тийм их газар яасан бэ нөө? 1600 м мөс сураагаа тавьчихсан ба шүү дээ овоолоод. Ноагийн үед байсан уснууд хайцсан юм бэ? Бурхан овоолоод тавьчихсан. Заримыг нь бурхан яасан бол гүний агуулхад усыг хөрөмтлүүлдэг гэж байгаас. Гүний усыг агуулхад хөрөмтлүүлдэг. Далайн гүнд бурхан яасан бэ гэхээр зарим хэсгийг нь хөрөмтлүүлсэн. Дэлхийд дээр ингээд дээшээ товоогаад гарсан уул нуруу байдаг үстэй тийм ээ. Далайн ерөөл доошогоо орсон ийм уул нуруунууд бас байгаа байхгүй. Тэгэд хамгийн гүн хэсэгтээ хэдэн метр вэ гэхээр 11300 м байна гэж. Далайн түвшнээс доошоо. Эверест уулыг аваачаа хийвэл яах вэ? Алга болчихно. 8800 юм чинь. Дахиад дээр нь хэдэн мянган метр ус байж гинэ гэсэн үг. Тэгэхээр Ноагийн үед байсан усыг бурхан заримыг нь мөс болгоод хураацсан. Заримыг нь далайн ерөөл гүний агуулхад хоримтлуулсан байна. Ингэж хэлсэн. Эндээс харуул. Хойд өмнөд туйлын мөс хайснаар дэлхий живнэ гэсэн. Тийм байгааз. За тэгээ бас дээрээс нь Ноагийн үед үер болсон гэдгийн бас нэг баримт нотлохоо юу вэ гэхээр өндөр уулнаас олдож байгаа чулуужсан олдврууд. Энд харах юм бол Гемла нуруу өмнө нь далайн ерөөл байсан гэдг нь Гемла нурууноос олдож байгаа далайн олдвруудаар батлагдж байна. Аанди нурууноос олдож байгаа Хисаны чулуужсан олдврууд нь уулс өргөгдсөн байна гэдгийг харуулж байна. Уулс эхлээд усны доор байсан. Тэгээд өргөгдөө дээшээ гараад ирсэн байна. Үүнийг харуулж байна гэсэн. Тэгэхгүй бол яаж тийм өндөр уулан дээр далайн амьтдын яс байх боломжтой вэ? Энэ уулан дээр ингэж барах юм бол ийм далайн амьтдын яснууд олдож байгаа. Энэ ингээд ууланд зам тавьж исэн байгаа. Зам тавих гээд нөгөө засмал зам тавихаар ч нөгөө уулаа эхлээд сэтлэн шүү дээ тийм ээ. Сэтлээ зарим өндөр газрыг нь намсгадаг шүү дээ. Тэгээ газар ухаж исэн чинь доороос нь яс гараад ирсэн. Хайгаад малтаад исэн чинь юуны яс гарч ирж байгаа юм гэхээр энэ халимны яс гарч ирж байгаа байхгүй. Энэ халим одоо яагаараа ууланд явж идэг халим бэ? Ууланд алхаж исэн болов уу? Яагаад энэ ууланд явж явах вэ?
Ноагийн үеийн үед дэлхий бүгдээрээ усан давтах тэр үед тэнд байжгаад гарагдчихж байгаа байхгүй. За энэ харах юм бол энэ Өвөр Ангай аймгийн музейд байдаг ийм олдвор байна. Энэ юуны олдвор вэ гэхээр энэ Яст мэлхийний хоёг байхгүй. Энэ Яст мэлхий. Манай Монгол улс чинь байгаль дээрээ Яст мэлхий амьдэрдэггүй шүү дээ. Ганц нэг хүн дижин үг гэсэн. Гэтэл Өвөр Ангай аймгаас энэ Яст мэлхийний чулуудсан олдвор олдчих. Хоёгны. Энэ юу гэсэн үг вэ? Монголын газар нутагч гэсэн Яст мэлхий амьдардаг газар байсан гэсэн. Хизээ тэр бол Ноагийн үед галвын үлэх үед. За энэ харах юм бол Дорногов аймгийн Хатан булаг сумын иргэлийн зооноос юу олдож ийн гэхээр чулуудсан дун олдож байна. Энэ дун гэдэг чинь их газар биш далаатай ойрхон газар байдаг шүү дээ. Энд бас байна. Ховд аймгийн музейн ховор олдврын нэг нь Далай морь юм а гэж. Ховд аймгийн цэцэг сум гэж байгаа. Энэ цэцэг манхан гэдэг энэ ойролцоо сумууд байхгүй. Тэр цэцэг манхны дундуур нэг тийм том уул байдаг. Тэр уулан дээр хонь өрөөж явсан нэг өвөө цэцэг сумын уулнаас энийг олоод авчиж байгаа байхгүй. Манхны уулнаас. Энэ Далай морь яагаад энэ Монголд ууланд явж байна? Монгол морьтой уулзыг хүрээд ирсэн болов уу? Үгүй баха тийм ээ. Энэ далайн амьтад яагаад энэ далаагаас тэр хэдэн мянган километр хол ийм Монголоос олдоод байгаа юм бэ? Монголын газар нутагч гэсэн усан дор байсан учраас. Энэ Далай морь бас өөр хаана байдаг вэ гэхээр энэ Дундгов аймгийн музейч гэсэн Далай морь байна. Энэ юу гэсэн үг вэ? Дэлхий тэр чигээрээ усан давтаж байсан гэсэн үг. Энд дараа бол бас чулуучсан дун байна. Тийм ээ. За бас эндээс харах юм бол энэ юу вэ гэхээр энэ манай Монгол улсын энэ нүүрсний уурхааны зураг байна. Нүүрсний уурхай байгаа газруудын газрын зураг. Гэтэл энэ манай Монгол улсад маш их хэмжээний нүүрс байна. Нүүрс ч гэсэн юу вэ гэхээр усан галвын баталгаа. За энэ дараа юу гэж юм гэхээр Багнуурын нүүрсний ордын нөөц 800 сая тонн болж нэмэгдлээ гэж. Одоо ойрхон байгаа шүү дээ Багнуур тийм ээ. Манай налагч уулганы ахын дүүс бас Багнуурт ч үйлчилчихэд ирсэн. Тэр Багнуурын нүүрсний ордынх нь нөөц нь 800 сая тонн бас гэж. 800 сая тонн гэхээр сайн ойлгогдохгүй байна. Ганц нэг тонн, 2 3 тонн гэвэл ойлгох гээд байдаг. 800 сая тонн гэж шүү дээ тийм ээ. За яаж ойлгож болох вэ гэхээр энэ харах юм бол Дорнод аймагт бас энэ Адуун чулууны нүүрсний уурхай гэж байдаг. Энэ аймгийн төвөөс нэг 7 км-ийн зайтай байдаг ийм уурхай. Энэ Адуун чулууны нүүрсний уурхайгаас 62 жил олборлоод 15 сая тонныг л олборлсон гинэ. 62 жил олборлоход 15 саяг. Тэгвэл энэ Багнуурын нүүрсний уурхай 800 сая тонн гэдэг чинь одоо хэдэн жил олборлоно гэсэн үг вэ? Тэр Адуун чулууны нүүрсний уурхайг олборлож байгаа хурдаар олборлох юм бол хэдэн зуун жил магадгүй хэдэн мянган жил ч олборлож магадгүй. Тийм ээ. За ингээд маш их хэмжээний юм Монгол улсад том нүүрсний уурхаанууд байна. Тэгээ бас энэ харах юм бол Говьсөнбөр аймагт Шивээ овоогийн нүүрсний уурхай гэж байдаг. Гэтэл энэ нүүрс гэдэг юм яаж бий болох вэ? Нүүрс гэдэг чинь мод, ялангуяа модны холтосны үлдэгдэл байгаа шүү дээ. Тийм ээ. Гэтэл энэ 800 сая тонн нүүрс болох хэмжээний модны холтос хаанаас ирсэн байх вэ? Одоо өнөөдөр манай Монголд ургаж байгаа бүх моднуудыг нэг дор цуглуулад булчвал хэдэн сая тонн нүүрс гарах бол 800 сая тонн хүрэх болов? Хүрхгүй хаа. Гэтэл зөвхөн Багнуурын нүүрсний уурхай 800 сая тонн гэж. За Шивээ овоогийн нүүрсний уурхайд ажилладаг нэг хүн ингэж ярьж байгаа. Та бүхэн бас жоохон хараарай. Нүүрс яаж яг үүсдэг юм бэ? Нүүрс болохоор одоо яг манай уурхай хувьд болохоор энд говийн нөхцөлд үүссэн нүүрс маань их хэмжээний үер ус байсан тийм ээ. Галуу юулээд за тэгээд ой модыг урсгаж хавцраад нэг хонгор газар бөөгнүүлээд тэр маань нэг газар хувилагдаж олон жил дээрээс нь одоо юу шороо хөрс давхагдаж ингэж доошоо суусаар байгаад тэр маань одоо нүүрс болж босч байгаа. Модноос үүссэн л байна. Тэгэхээр дээрүүд одоо их ой маш хэмжээний ой ингээд нэг хонгор газар л. Гэтэ ер нь манай нүүрсний орд маань уртаараа 35 км хэмжээтэй, өргөнөөрөө 15 км хэмжээтэй. Тэгэхээр тийм их юм үүсэх гэхэлэр чинь ойны хэмжээтэй асар их хэмжээний л ой мод ингэж урсгаж орчихсон.
зогсож авч үгүй. Сэрнээс биш зүгээр ингээд мод байж байгаа л ингээд оочоол дээрээс нь ингээд шороо дараад ингээд явчих биш. Үер ус хамж авсраад бөөгнүүлээл тэрэн дунд нь усан ширгэж алга болоод тэгэл он жил өнгөрөх туссан байна. Энэ хүн баг ноог үед үер болсон л гэж яриад байгаа биз? Энэ манай сүмийн хүн биш дээ ерөөс. Энэ хүн зүгээр ажиллаа хийгээд явж байгаа. Нүүрс яаж бий болдог тухай асууж байгаа байхгүй юу? Яадаг гэж нү? Маш их хэмжээний маш том ойг үер ус хамж авчираад нэг дор байлгаад тэгээ дээрэс нь одоо ингээд шороогоор дараад он цаг өнгөрөхөд нүүрс бий болдог юм а гэж. Тэгвэл зөвхөн багнуурын нүүрсний уурхай гэхэд 800 сая тонны нөөцтэй. Тэгвэл манай Монгол улсад одоо стратегийн ордод тооцогдгоц хэмжээний маш том нүүрсний уурхаанууд олон байна. Тэгвэл тэр их хэмжээний нүүрс бүрэлдэхийн тулд ямар хэмжээний мод гарч ирнэ гэсэн үг. Тийм их модыг урсгаж авчрах хэмжээний үер ус хизээ болов. Библиэлд гарч байгаа. Ноагийн үерийн үед тэр моднуудыг авчирсан. Түүнээс өөрөөр тайлбарлах боломж байхгүй. За үүний дараа та бүхэн хараад байгаад Библи үнэн байна уу? Баримт нотлого байна уу? Итгэж болох уу байна уу? Бурхан байдгийн байна гэж та бүхэн мэдэж гин үү? За одоо та бүхнээс нэг зүйл асууя. За Ноагийн үед үер болсон гэдгийг тэр чулуучсан олдврыг харуул мэдэж болох юм байна. Нүүрсний уурхаануудыг харуул мэдэж болох юм байна. Том гууж алгуудыг харуул бас мэдэж болох юм биш. Энэ л хангалттай үстэй. Тэгвэл одоо нэг асуулт байна. Ноагийн сууж явсан усан онгоц нь байж ивэл одоо итгэх үү, итгэхгүй юу? Байвал одоо яах вэ? Яа гэж бодож байна? За. Эхлэл 8-ын 4-р ишлэл байна. Харагдаж байна даа бүхэнд. За бүгдээрээ хамт уншийе. 7-р сарын 17-ны өдөр онгоц Арарат уулан дээр тогтов. За энэ 7-р сарын 17-ны өдөр онгоц Арарат уулан дээр тогтов гэсэн байгааз. Энэ Библиэлд бүр ингээд онцгой нэрийг хэлчихдэг. Библи хэрвээ үлгэрийн ном байсан бол энийг юу гэж өчгөө? 7-р сарын 17-ны өдөр онгоц тийм ээ сүмбэр уулан дээр тогтжээ. Тийм ээ гэж үсэж болох байхгүй. Гэтэл Библиэлд бүр онцгойлон Арарат гэх нэрийг бичиж байгаа. Энэ юу гэсэн үг вэ? Бурхан энэ хүмүүсийг өөрийг нь мэдээсэй гэж хүсдэг. Бурхан бас тэр хүмүүст ойрхон байна шүү гэдгийг харуулахыг хүсдэг. Тэгээ хүмүүс ингээд судлаад үзээсэй. Тэгээд энэ хүмүүс мэдээд аваасаа гэж хүсдэг байхгүй. Тэгээ энэ Библи үнэн учраас ингээд нэрийг бичсэн байна. Энэ дээрээс бол онгоц Арарат уулан дээр тогтлоо ингэж хэлсэн байна. Тэгтэл дэлхийн газрын зураг байгааз энэ дэлхийн газрын зураг дээр Арарат гэдэг нэртэй уул байна. Энд байгааз Арарат уул гэж 5165 5000 м өндөртэй ихэр чинь мөнх цастай уул байх нь шүү дээ. Манай Монгол 4000-аас дээш болоод ирэхлэнгүүт 4000 орчим болохоор мөнх цастай байдаг үстэй тийм ээ. Ингээ мөнх цастай уул байгаа. Хаана вэ гэхээр энэ Турк улсад байна. Харах юм бол Азербайджан, Иран, энэ Турк гэдэг энэ улс орнуудын хилүүд ингээ хоорондоо ойрхон байдаг. Тэр олон улсын хилийн Туркийн талд нь Арарат гэдэг нэртэй уул байж байгаа. Энэ дээрээс харуул 5137 гэж. Юу ч гэсэн 5100 метрээс дээшээ өндөртэй ийм уул. Тэгээ харах юм бол энэ мөнх цастай уул учраас зун нь яах вэ? Нөгөө Арарат уул чинь дээрээ цастай байж. Гэтэл өвөл болох юм бол яах вэ? Тэр чигээрээ цагаан баг. Тэгээ энэ Арарат гэдэг нь биш үү? Их Арарат бол баг Арарат уул гэж юм хоёр болох. Өвөл нь баг Арарат нь намхан учраас зун нь баг Арарат нь намхан учраас цасгүй. Их Арарат нь цастай. Өвөл болох юм бол баг Арарат, их Арарат хоёлаа цастай. Англи Библи дээрээс харах юм бол Mountain гэж нэг тон дээр хэлээгүй, Mountains гэж олон тон дээр хэлсэн. Уулс гэж хэлсэн байхгүй. Тэгэхээр их Арарат, баг Арарат гэхэд хоёр. Тэгээд энэ Арарат уулын орой дээрээс нь харах юм бол янз бүрийн хүмүүс энэ дээр гадны биет байна, нэг биет байна гэдгийг олон удаа харж ирсэн байна. Энд харах юм бол ингээд цасаар дарагдсан юм хэсэг. Энэ цасан заримдаа хайлаад халуун зун болох юм бол зарим хэсэг нь ингээд ил гарч ирдэг. Ингээд ил гарч ирдэг. Тэгээд энэ Арарат уулан дээр маш олон хүмүүс авирж гарсан. Энэ Арарат уулан дээр. Авирж гараад тэр завныг илэрхий байна гэдгийг маш олон хүмүүс үзсэн байна. Уул нь энэ хэсэгтээ ингээд Арарат уулан дээр нөгөө завн байсан. Гэтэл Турк газар хөдлөлт ихтэй эндээс доош оноод одоо ингээд хоёр хэсэг болсон байгаа. Ингэж хэлсэн. Эндээс харуул бүдгхэн харагдаж байгаа.
дээдлтэй гигевч хэсгнүүд нь байж байгаа. Тэгээ энэ Навара гэдэг аав хүү хоёр байгаа. Энэ хоёр бас яасан бэ гэхээр энэ Арарат уул руу авирсан. Авираад тэр уулан дээрээс модны хилтэрхий олсон. Олсон хилтэрхийгээ 3 өөр судалгааны хүрээлэн рүү явуулсан. Тэгсэн чинь 4200 орчим жилийн өмнөх хуш мод байна. Ингэж хэлсэн. Библиэрээс харуул говор мод гэсэн байна. Говор мод хуш мод хоёр хоорондоо төстэй. Хоёулаа их шулуун ургадаг. Тэгээд хөнгөн зөөлөн. Одоо мужааны юмнууд хийхдээ хуш модоор хийдэг шүү дээ. Говор мож гэсэн төстэй. Тэгээд яр бахтай байдаг. Бат бөх чанар сайтай байдаг. Хоорондоо энэ талаараа төстэй. Тэгээд энэ дээрээс харах юм бол энэ Турк болоод Хонконгийн судлаачид бас яасан бэ? Арарат ууланд авирсан. Авираад үтсэн чинь энд яаж гинүү? Энэ мөсөн дотор модоор хийсэн байгууламж харагдаж байна. Та бүхэнд хардаа модоор хийсэн байгууламж. Энд харах юм бол модон байгууламж руу бүр яваад орцсон байж байгаа. Энд харах юм бол тийш нь орсон байна. Харах юм бол мал амьтдын идэж байсан өвс нь хүртэл үлдсэн байна. Гарцаагүй хүний гараар тайрагдсан мод байж байна. Энд харах юм бол аалзны тор харагдаж байгаа. Харагдаж байна уу таагүй дэлгэцээр? Аалзны тор байна. Энд ч одоо тэр уулын мөсөн дотор байгаа ус онгоц шүү дээ. Тэрэн дотор аалзны тор байна. Энэ юу гэсэн үг вэ? Энэ ус онгоц анханасаа энд байгаагүй гэсэн үг. Уг нь аалз амьдардаг газар байсан гэсэн үг. Гэтэл одоо мөсөн дотор учаатай байж байна. Тэгвэл энэ мөсөн аалз амьдардаг байсан энэ ус онгоцыг хэн тэр уулын өрөө дээр очиж тавьчих вэ? Библиэд итгэдэг хүмүүс Библийг үнэн болгох гээд уулын өрөө дээр очиж энэ ус онгоцыг очиж тавьсан болов? Та бүхнийг бодоод үзээрэй. Эрүүл ухаанаар 150 м урттай, тийм ээ. 24-5 м-ийн өргөнтэй. Тэгээ 15 м-ийн өндөртэй. Доод дунд дээдгээд 3 давхартай. Дотор нь тасалгаанууд гаргацсан. Ийм ус онгоцын жин нь хэдэн килограмм байх вэ гэхээр 15,000 тонн. 15 тонн биш шүү. 15,000 тонн. 15,000 тонныг 4,200 м рүү аваачдаг техник технологи байна уу? Байхгүй. Тэгэхээр энэ аалз амьдардаг байсан газар байсан энэ ус онгоцыг юу тэр уулын өрөө дээр аваач вэ? Усан галав. Тэгээд энэ эрдэмтэд яасан бэ гэхээр Ноагийн ус онгоцыг олсон нь үний юм аа. Ингээд хэвлэлийн багварал зарлаад дотор нь байсан юмнуудаас авчираад тэгээд хүмүүст үзүүлсэн баг. Энэ дотор нь байсан зүйлүүд. Тэгээ Хонконгод очих юм бол энэ Ноагийн музей гэдэг юм музей байгуулсан. Энэ музей дотор тэр уулнаас авчирсан юмнуудаа үзэсгэлэн болгоод тавьдсан байж байгаа. Америкийн нэгдсэн улсын Кентаки мужид ч гэсэн бас 2016 онд яасан бэ гэхээр энэ Ноагийн ус онгоцыг яг хэлбэр хэмжээгээр нь хийсэн баг. Тэгээд дотор нь ороод үзэх юм бол иймэрхүү бүтэцтэй ийм. Тэгээ Хятадын одоо BTV буюу Бээжин телевиз гэж байна. Манай UBS гэж байдаг шүү дээ, тийм ээ. Улаанбаатар телевиз гэдэг шиг Бээжин телевиз. Энэ төв телевизээр нь ингэж мэдээ гарсан байна. 2000 жилийн өмнөх Хятадын түүхэнд бичигдсэн байдаг Ноагийн хүүгч авдар үерийн дараа Туркийн Арарат уулан дээр байгаа нь олдлоо. Сүүлийн үед энэхүү Ноагийн авдартай холбоотой телевизийн бүтээлүүд маш ихээр гарсаар байна. Үүний нэг бол 2012 кинон дээр хүртэл Ноагийн авдар гардаг шүү дээ. Тиймээс Хятад Хонконгийн судалгааны баг Арарат уулыг хариуцдаг засгийн газрын судалгааны багтай хамтран судалгаагаа баталгаажуулахаар Ноагийн хүүгч авдар байгаа газрыг зорьсон байна. Хонконгийн судалгааны баг болон Туркийн засгийн газар хамтран Бээжинд судалгааны үр дүнгээ танилцууллаа. Туркийн Арарат ууланд Ноагийн хүүгч авдар байсан байна. Нидерландын мэргэжилтнүүд олдоруудыг нарийн шалгаж үзсэн эцэст Арарат уулан дээр байгаа зүйл гарцаагүй Ноагийн авдар мөн байна гэж зарлалаа. Би 35 жилийн турш Ноагийн авдрыг судалж байна. Олон материалуудыг шалгаж үзсний эцэст Ноагийн авдрыг илрүүлсэн гэдэг нь баталгаатай үнэ. Арарат уулын температур маш бага байдаг учраас өсөөр хучигдсан ба жирийн хүн 3000 м-с дээш авиран гарахад маш хэцүү. Иргэн тойронд нь мод байхгүйгээр зогсохгүй ямар ч ургах нөхцөл байхгүй. Тийм учраас хэрвээ иргэн тойроноос нь модны хэтэрхий олдвол гарцаагүй Ноагийн авдрыг болж тав. Манай судалгааны баг онгоцон дотор ороод
маш олон зүйл хийсэн. Зураг дараа бичлэг хийсэн. Ноогын авдрын цуглуулсан материалуудаараа Хонконгийн музейд бид нэр цаашдаа үзэсгэлэн гаргах. 好似一隻挪亞方舟咁樣嘅形狀，咁啊根據聖經裏邊所記載嘅尺寸咧去做咗出嚟。 其实前些年就曾有科学家宣布过类似发现，但一直未得到考古结论。尽管如此，有报道称，土耳其当地官员对此相当重视，拟将来把发现申请列入联合国世界文化遗产。北京台报道。 Библийн эхлэл номон дээр гарч буй Ноагийн авдрыг үнэн гэж байна. Библийн эхлэл номон дээр гарч байгаа Ноагийн авдрыг юу гэж байна вэ? Үнэн гэж байна. Хятад улс чинь Христийн шинтэй улс байлуу? Үгүй шүү дээ. Гэтэ үний юм байгаа учраас мэдээлэхээс өөр аргагүй байгаа байхгүй. Тэгвэл Ноагийн үед Ноагийн суус усан онгоц байна уу? За тэгэхээр та бүхэн одоо дотроо яасан бэ? Итгэсэн үү? За үргэлжлүүлээд харъя. Эхлэл 7-гийн 10-аас 12 дугаар ишлэл байна. За эндээс харуул. Тэгээд 7 хоногийн дараа дэлхийд үерийн ус буув. Бурхан 7 хоног хүлээсэн. Тэгээд үерийн ус буулгасан. Ноагийн амьдралын 600 дахь жилийн 2 дахь сард гэж. За энэ дээрээс харуул Ноа хэдэн настай байсан гэнэ үү? 600 настай байсан гэж байгаа байхгүй. Тэгээд зарим хүмүүс энийг хараад 60 насгал хэцүү байхад юу 600 нас вэ? Тэгж байгаа. Гэтэл үнэхээр бодитоор 600 наслах боломжтой байсан болов уу? 600 наслах боломжтой байсан тухайн үед. Библиэл дээрээс харах юм бол хүмүүсийн нас гардаг. Адам 930 наслж явах жишээ тий. Ноа 950 наслж байна. Үер хизээ болсон бэ гэхээр 600 наснд нь болсон. Ингэсэн. Тэгээд Ноагийн дараа Библиээс харах юм бол хүмүүсийн наслалт огцом буурсан байна. Энэ хүн бас хэлж байна. Хүн 900 наслах боломжтой байсан юм байна гэж. Яагаад хүн 900 наслах боломжтой байна гэхээр Ноагийн өмнө юу байсан бэ гэхээр одоо окторгуун доорх ус болоод окторгуун дээрх ус гэж хоёр ус байсан байхгүй. Усны дундуур окторгуу бий болсон гэж. Тэгэхээр юу байсан бэ? Одоо бол манай дэлхийг ганцхан озоны давхар хамгаалж байгаа. Гэтэл Ноагийн үерийн өмнө юу байсан бэ гэхээр дэлхийд гадна талаар нь нарнаас хамгаалдаг усан давхар байсан байна. Усан давхар байх юм бол яах вэ гэхээр нарнаас ирж байгаа хортой туянууд бүгдээрээ дэлхий рүү орж ирэхгүй. Тэгээд нарнаас ирж байгаа хортой туянууд орж ирэхгүй бол яах вэ? Дэлхий дээр хүүтэн халуун хүүтний зөрөө бага байна гэсэн үг. Нэгэсэндээ хүлэмжинд байгаа юм шиг. Халуун хүүтний зөрөө бага байхаар салхи бас бага байна гэсэн үг. Салхи. Тэгээд хортой туяа байхгүй учраас хүн амьдрахад хамгийн тохиромжтой эрүүл орчин байна гэсэн. Тэгээд хүмүүс яасан бэ? 930 наслах боломжтой, 969 хүртэл наслах юм боломжтой байсан. Тэгээд Ноагийн үед яасан бэ? Тэнгэрийн усны хаалт нэгдээ 40 өдөр 40 шөнө бороо асгарсан шүү дээ. Тэгээ Ноагийн үерийн үед энэ дэлхийн гадна талаар байсан усан давхарга нь дэлхий рүү орж ирсэн. Тийм учраас одоо яасан бэ? Хүмүүсийн наслал зогинохон болсон. Нарнаас орж ирж байгаа хортой туяанууд бүгдээрээ дэлхий рүү орж ирдэг болсон. Тийм учраас амьдрахад хамаагүй өмнөхийгөө бодох юм бол хортой тийм нөхцөл болсон. Ингэж хэлсэн. Энэ жолооч яг үнэндээ 66 настай. Гэхдээ зүүн талын хасар нь 86 настай хүн их шиг. Яагаад вэ гэхээр 28 жилийн турш одоо сүү зөөдөх ийм одоо жолооч гэдэг ийм хүн байсан. Тэгээд яасан бэ гэхээр нэг талаас нь дандаа нар тусаад байгаа. Тийм учраас нэг талын нүүр нь 20 жилээр төрүүлээд хөгшөрчж байгаа байхгүй. Юуны нөлөө вэ? Нарны нөлөө. За энд харах юм бол ийм хүүхдүүд байна. Харанхуй өрөөнд 11 жил хоригдсон. Энэ бол жоохон хүүхдүүд шиг харагдаад байгаа. Гэтэ 11 жил хоригдсон. Зарим хүүхд нь 20 настай гэж байна. Тэгэхээр хүн яах вэ? Нарны хортой туяанд орохгүй байсан ч гэсэн хүний хөгшрөлт хамаагүй удаан явагдана гэж байна. Тэгэхээр эмэгтэй хүмүүс одоо арьсааг хамгаалахыг хүсдэг тийм ээ. Арьсаа хамгаалдаг гоё арга зааж өглөө шүү. Харанхуй юмд байгаад болдог байна шүү дээ тийм ээ. За. Тэгээд яасан бэ? Ноагийн дараанаас эхлээд хүмүүсийн наслалт багассан баг. Тэгээ багасаар Давид гэдэг хааныг амьдарч явах үед 70 наслах болжээ. Ингэж хэлсэн. Тэгвэл бүгдээрээ бас жоохон бодож үзье. Ноагийн үед үер болсон үнэн болов удлаа болов? Үнэн байна. Энэ Ноагийн үед үер болсон нь бид нартай ирнэ ямар хамааралтай юм бэ? Үүний тухай бас нэг жоохон бодож үзье. 2 дугаар Петр 2-ын 5 дугаар ишлэл байна. За бүгдээрээ хамт уншийе. Хуучны дэлхийг хилтрүүлэлгүйгээр харин сүсэг бишрэлгүйчүүдийн дэлхий дээр үер буулгахдаа зөвхт байдлыг тунхайлагч Ноаг наймууланг нь хамгаалсан бол гэж. За энэ дээрээс харуул Ноагийн тухай юу гэсэн байна вэ? Зөвхт байдлыг тунхайлагч Ноа гэсэн байгаа биз? Энэ усан онгоц хийдэг Ноа гэж хэлээгүй байгаа үстэй.
Юу гэсэн бэ? Зөвхт байдлыг тунхаглагч Нова гэсэн байна шүү дээ. Тэгэхээр Нова бол тухайн үед усан онгоц хийсэн. Гэтэ усан онгоц хийхээс илүү юу хийсэн болоо? Тунхагласан байхгүй. Зөвхт байдлыг тунхагласан. Энэ юу гэсэн үг вэ? Та нар бурхны өмнө буруу байна. Та нар буруу байгаад байгаа учраас бурхан усан галуу юу хэлэх гээд байна. Тэр усан галуус амьд гарахын тулд би усан онгоц хийж байна. Та нар надтай хамт усан онгоц хий. Хийцдэггүй юм ахэд та нар энэ усан онгоцонд ороод суу. Хилээд байгаа байхгүй. Гэтэл хилээд байхад яасан бэ? Зөвхт байдлыг тунхаглагч Новыг 8 уланг нь хамгаалсан гэж байгаа байхгүй. Нова, Новгийн эхнэр, 3 хүү, 3 бэр. Ингээ 8 уланг нь хамгаалсан. Энэ дэлхий дээр олон хүн байсан байж таараа шүү дээ. Гэтэл яагаад 8 хүн тэр усан онгоцонд орж суусан юм бэ? Бурхан тэр 8 хүнээс бусдыг нь хайрлаагүй юм болов? Хайрлсан байхгүй юу? Хайрлсан учраас бурхан шудраг хайрлсан байгаа. Тэгээ шудраг учраас бурхан шийтгэж байгаа. Бас дээрээс нь бурхан хайрлаж байгаа учраас гарах гарц өгч шүү дээ. Ногийн хийсэн усан онгоцонд ороо суучхал юм бол хичнээн их гим нүгэл хийсэн ч хамаагүй тэр хүн амьд үлдэх боломжтой байхгүй. Тэр Ногийн үед байсан хүмүүс яагаад өгсөн юм бэ? Гим нүглээсээ болж өгсөн юм биш. Яагаад өгсөн бэ гэхээр усан онгоцонд орж суугаагүй болохоор өгсөн байхгүй. Нэг хүн ярьж байна. Библийн семинар сонсоод Ногийн үед галуу юулээд 8 хүнээс усанд бүгдээр өгсөн гэж. Бурхан чи ямар амар бурхан бэ гэж. Мэдээж бурхан амар бурхан. Айх имийг хэрэгтэй. Нөгөө талаараа бурхан хайрладаг бурхан, боломж олгодог бурхан байхгүй. Гарах гар зөгдөг бурхан байхгүй. Ногийн үед Нова юу хийсэн? Усан онгоц хийх ажлаас илүүгээр хүмүүс тунхаглах ажил хийсэн байхгүй. Хүмүүс тэрийг сонссон байж таараа шүү дээ. Нова гэдэг хүн тэнэг юм шиг 100 жил усан онгоц хийж байна гинэ. Нова ууланд усан онгоц хийж байна гинэ. Сонссон байж таараа шүү дээ. Гэтэл хүмүүс усан онгоцонд орж суугаагүй. Тэрнээс болоод үхсэн байхгүй. Нэгдүгээрт. Хоёрдугаарт. Хэдэн хүн амьд үлдсэн байна уу? 8 хүн амьд үлдсэн. Хэдэн хүн үхсэн байна уу? Бүх дэлхий тэр чигээрээ үхсэн байхгүй. Энэ дэлхий дээр байгаа хүмүүс олонхийн саналыг дагах их дуртай. Олон хүн явж ивэл тэнд очиж байх их дуртай. Та хүн хуушуур зарж үзэх юм бол нэг хуушуур зарж байгаа хүний өмнө 5-6 хүн оочролж бол бусад хүмүүс өөрөө мэдхгүй тийшээ очиж оочрол. Өөр газар бас хуушуур зараад байх. Хүн яадаг гэхээр хүнийг дуурайдаг байхгүй. Олон хүнийг дуурайдаг. Өөрөө зөв буруу гэдгийг нэгтэлдэг. Тэр үед бурхан олонхийн талд байгаагүй, цөөнхийн талд байсан байна. Ялангуяа бурханы өмнө бол олонхоос цөөнхөн дандаа илүү зөв байдаг. Дэлхийн хүн ам тэр чигээрээ буруу байхад 8 хүний зөв биш. Дэлхийн хүн ам буруу байлаа гэд бурхан шүүхээ зогсоосон уу? Үгүй шүү дээ. Зөвийн талд 8 хүн зогсож исэн ч бурхан төлөвлөгөөнийхөө дагуу хийж байгаа байхгүй. Өнөөдөр магадгүй манай Монгол улсад харах юм бол Христэд итгэдэг хүмүүс цөөхөн байгаа. Олонх нь өөр шишин шүтээд би тэрийг нь дагъя. Буруудч магадгүй. Магадгүй энэ налахад сүмд явдаг хүмүүс нь сүмд явдаггүй хүмүүсээс сүмд явдаг нь цөөхөн байгаа. Цөөхөн хүн явд юм. Би энэ сүмд ирэх юм болъё. Буруудч магадгүй. Ногийн амьдарч байсан үед 8 хүний зөв байсан баг. Өнөөдөр ч гэсэн Ноотой адилхан та бүхэнд энэ зөвхт байдлыг тунхаглаж байгаа цөөхөн хүмүүс байна. Тэр хүмүүсийн дунд байна. Тэр хүмүүсийн дотор байна. Тэр хамгийн зөв зам байна. Бас дээрээс нь Эхлэл 7-гийн 16 дээрээс харуул. Орсон болгоно нь бие махбодтой бүхний ирэмүүд байв. Новод бурхны тушаасан ёсоор тэднийг бүхээгт орсонд эзэн араас нь хаажээ гэж. Усан онгоцны хаалгыг хэн хаасан гинөө? Эзэн хаасан. Нова гэдэг хүн усан онгоцонд ороо суудсан. Бороо асгарангууд хүмүүс ирээд хаалга зогсон болов. Нова би хот чинь байна. Нова би найз чинь байна. Хаалга тогтсон болов? Тогтсон баха. Ноо нээж өгмөр байгаа болов? Өгмөр л байгаа шүү дээ. Гэтэл ноо нээж чадахгүй. Яагаад? Хаалгыг бурхан хаасан учраас. Бурхан боломж олгодог. Гэтэ бурханы боломж мөнхөд байдаггүй. Бурхан амьтдыг болоод Новыг усан онгоцонд оруулсан. Дахиад 7 хоног хүлээсэн баг. Нэг хүн ч гэсэн ороо суугасан. Тэгээд хүмүүс орж байгаагүй учраас бурхан хаалгыг хаасан баг. Нэгэнтээ хаалга хаасны дараа хичнээн тогшоод ч боломж байхгүй. Өнөөдөр ч гэсэн та бүхэнд боломж өгөгдөнө. Гэхдээ тэр боломж мөнхөд байхгүй. Нэг өдөр бурхан хаана. Хаасны дараа хичнээн тогшоод нэмэргүй. Та бүхэн ийм үг сонсч байсан уу?
үхсний дараах ертөнцид үл итгэгч байдгүй гэж. Яагаад? Бүгдээрээ үхээд үтсэн чинь бурхан байгааг харсан байхгүй. Оо яана та нэрээ байсан биш намайг уучлаарай. Бурхан айл гэдгийг хаацсан. Ноогд хаагаад үер уулгаж ирсэнтэй адилхан. Тийм учраас та хүн ч гэсэн боломж байгаа. Тэр боломж гэхдээ мөнхөд байдаг. Боломж гэдэг зүйлийг олдсон үед нь атгаж авах хэрэгтэй. Муу үлийн эсрэг цаашааг тэр дороо гүйцэлддэггүй учраас тэдний дунд хүмүүний хүүгүүдийн зүрх муу муухайг үлдэхдээ бэлэн байдаг. Зарим хүн буруу юм хийгээд байхад бурхан шийтгэхгүй л шүү дээ гэж. Ноогийн үеийн үеч гэсэн тэгсэн байх. Ноог доромжлоод л байхад надад ямар ч асуудал байхгүй л байдаг гэж. Бурхан буруу юм хийхэд нь шийтгээд байдаг гэсэн бол энэ ертөнцийн амьд явхан хаана вэ? Буруу юм хийх болгонд нь шийтгдэг байсан бол та нар байх болов? Би байх болов? Айл эрт явцсан байгаа шүү дээ. Тийм биз дээ. Гэхдээ бурхан буруу юм хийсэн ч гэсэн тэр дөрөв шийтгдэг. Яагаад? Эргэх боломж олгож байгаа байхгүй. Бурхан руу эргэх боломж олгож байгаа. Ноогийн үеийн хүмүүсийг буруу юм хийхэд нь шууд шийтгээгүй. Яасан бэ? Эргэж ирэх боломж олгосон байхгүй. Тэгэхээр хүмүүс яах вэ? Буруу юм хийгээд байхад бурхан шийдэхгүй байна. Айгүй бол бурхан байхгүй байгаа үз. Тэгээд бүр зөрөгтэй буруу юм хийдэг. Тэгсээр байгаад нэг мөсөн сүрэл рүү явдаг. За үүний дараа 2 дугаар Петр 3-ын 6-аас 7 дугаар ишлэл байна. За энэ ишлэг бүгдээрээ хамт уншийе. Тэр үеийн дэлхий усан галавт автан устгагдсан аж харин өнөөгийн тэнгэр ба газар нь түүний үгээр байгаа бөгөөд галд зориулагдсан сүсэг бишрэлгүй хүмүүсийн шүүлт ба сүрлийн өдөрт хадгалагдаж байна. За тэр үеийн дэлхий гэж. Хиний үеийн дэлхий вэ? Ноогийн үеийн дэлхий. Ноогийн үеийн дэлхий усан галавт автсан гэж. Харин өнөөгийн тэнгэр ба газар бидний амьдарч байгаа үеийн тэнгэрнч газарнч галд зориулагдаад сүсэг бишрэлгүй хүмүүсийн шүүлт ба сүрлийн өдөрт хадгалагдаж байна. Ноогийн үеийн сүсэг бишрэлгүй хүмүүсийг усаар шүүгээд усаар сүрүүлсэн байгаа. Бидний амьдарч байгаа үеийн сүсэг бишрэлгүй хүмүүсийг усаар биш галаар шүүгээд галаар сүрүүлнэ. Ноогид усан галав болсон баттай юм бол бидний амьдарч байгаа энэ цаг үед галан галав болох нь баттай. Ингэж хэлсэн. Ноогийн үед бол усаар шүүх үед загаснууд амьд үлдсэн байхгүй юу? Гэтэл бид бүхний амьдарч байгаа энэ цаг үед галаар шүүх учраас загсыг ч гэсэн үлдээхгүй гэсэн. Би газрын гадаргуунаас бүх зүйлийг бүрэн арчих болно гэж эзэн тунгаглаж байна. Би хүн ба амьтныг бүрэн арчих болно. Би тэнгэрийн шуудыг, далайн загаснуудыг, балгаснуудыг хилэнцтний хамт бүрэн арчих болно. Би газрын гадаргуунаас хүнийг таслах болно гэж эзэн тунхаглаж байна. Ноогийн үед хүмүүс гим нүгэл ихтэй байсан болох тэрэ шүүгдсэн баг. Өнөөдөр бид бүхний амьдарч байгаа энэ цаг үе ч гэсэн гим нүгэл их байгаа болов бага болов? Ноогийн амьдарч байгаа үеэс хамаагүй их баг. Бид нөр одоо байж боломгүй чихээ заримдаа бүглмөр юмнууд ямар их сонсч байна. Ноогийн үед бол усаар шүүсэн. Бид бүхний хэрглэж исэн юм одоо тийм ээ бохир болчих юм бол усаар байгаа нь үстэй. Усаар байгаагаад арилахгүй бол одоо яах вэ? Дараагийн арга хэмжээг нав. Энэ дэлхий дээр байгаа хүмүүсийн гим нүглийг усаар шүүгээд арилахын аргагүй болж байгаа учраас бурхан галаар шүүх болно. Тэгээ загаснууд хүртэл бүгдээрээ устдах болно. Ингэж хэлсэн. Зихари 14:12 дугаар ишлэл байна. За хамтдаа уншийе. Иерусалимийн эсрэг дайнд мордох бүх ард түмнийг эзний зохих гай гамшиг нь энэ байх болно. Тэд хөл дээрээ зогсоор атал бие махбод нь ялзарч ухархайдаа нүднүүд нь бэж амандаа хилэн өмхирнө. За эндээс харуул нэг дайн гарч байгаа. Тэгтэл тэр дайнд хүмүүс яаж үхэх тухай гарч байна л да. Яаж үхнэ гэхлээр хөл дээрээ зогсоор атал бие махбод нь ялзарна гэж байгаа байхгүй. Одоогоос 2600 жилийн өмнө энэ үгийг та бүхэн уншлаа гэж бод. Хүн хөл дээрээ зогсож байхдаа ялзарна гинэ. Тэгвэл та бүхэн яах вэ? Магадгүй шоолж инех бах тийм ээ. Хүн яаж хөл дээрээ зогсож байхдаа ялзард юм бэ? Хүн одоо 2600 жилийн өмнө хүн яаж ялзарх вэ? Дайнд явж байгаад ном суманд юм уу эсвэл жаданд сэлмэнд оногдоод үхэхээс өмнө айгүй бол унж байгаа та. Унсныхаа дараа үхэж байгаа шүү дээ. Тэгээ хугацаа өнгөрөхлөөр яах вэ? Ялзарна үстэй. Гэтэл энэ дээрээс харуул яана гэж нү? Хөл дээрээ зогсож байхдаа л ялзарчна гэж байгаа юм. Тэгээд энд юу гэсэн бэ нү? Ухархайдаа нүднүүд нь бэж амандаа хилэн өмхирнэ.
ялангуяа энд нүдний тухай, хилний тухай хэлсэн байгаа биз? Энэ юу хэлээд байна гэхээр цөмийн зэвсэг хэлж байгаа байхгүй. Цөмийн зэвсэг дэлбэрэх юм бол хүн яах вэ гэхээр зогсож байх үедээ ялзардаг. Тэгээ бүр ялангуяа нүдний тухай, хилний тухай хэлж байгаа биз? Энэ цөмийн зэвсэг дэлбэрэх юм бол яадаг вэ гэхээр одоо эхлээд уулын цөмийн зэвсэг байсан. Тэгээд атом болоод. Тэгээд одоо яаж юм гэхээр ус төрөгчийн зэвсэг болж байгаа байхгүй. Эхлээд атом, дараа нь цөм, тэгээд одоо ус төрөгч болж байгаа. Ус төрөгчийн зэвсэг нь яадаг вэ гэхээр ус төрөгчийн бөмбөр яадаг вэ гэхээр бүх шингэнтэй юмнуудыг нь устгачдаг. Тэгээ барилга байгууламжийг гэмтэхгүй гэсэн үг. Тэгэхээр эдийн засгийн хувьд бол бас ашигтай. Тэгвэл яадаг вэ гэхээр бүх амьд организм шингэнтэй байдаг. Тэгэхээр ус төрөгчийн бөмбөг дэлбэрүүл яана гэсэн үг. Амьд организм бүгдийг нь устгана гэсэн үг байхгүй. Тэгээд энэ дээрээс харуул юуны тухай орсон байна уу? Ухархаадаа нүднүүд нь бэн. Энэ өмхийрнэ гэсэн үг. Амандаа хил нь өмхийрнэ. Энэ нүд хил гэдэг чинь хүний биеийн гадна хэсэг дээр байгаа, ил байгаа хамгийн шингэнтэй хэсгүүд байхгүй. Энэ юуны тухай хэлж байгаа нөхлөөр цөмийн зэвсгийн тухай хэлж байгаа. Ноагийн үед бурхан усан галваар юусэн. Өнөөдөр бид бүхний амьдарч байгаа энэ цаг үед яах вэ? Цөмийн зэвсэг дэлбрээд галан галав юулнэ гэдгийг хэлж өгсөн. Тэгтэл өнөөдөр харах юм бол энэ дэлхий дээр байгаа цөмийн зэвсэгтэй улс орнууд Америкийн нэгдсэн улс 23 мянган байна, Орос 33 мянган байна, Хойд Солонгос 10 байна, Японд 9600, Хятадд 1200, Герман 6400, Шинэ Зеланд 500, Бельги 450, Индийг 340, Пакистан 10 гэсэн. Сир улсад байна. Юу Израиль улсад ч гэсэн бас. Францад 13 мянган. Ингээ маш их хэмжээний цөмийн зэвсгүүд байгаа дэлхийд. Энэ цөмийн зэвсгүүд дэлбэрэх юм бол дэлхийг 100 удаа бүтэн шатааж чадна гэж байгаа. Нэг удаа биш шүү. 100 удаа бүтэн шатааж чадна. 1945 онд Японы Нагасаки, Хирошима гэд хоёр хотод энэ бөмбөг дэлбэрсэн байна. Little Boy. Бяцхан хүү гэдэг нэртэй ийм одоо зэвсэг. Энэ цөмийн зэвсэг дэлбэрсэн. Тэгээд барилгын 70% нь урсан. Ийм болсон. Ерөөсөө үнсэн товор болсон. Атомын бөмбөг дэлбэрсэн. Одоо бол цөмийн бөмбөг тэрнээс хойшлоод ус төрөгчийн бөмбөг болчиход байна. Энэ хар юмнууд бол хүн баг. Тухайн үед ингээд зогсож байгаад жоохон хол байсан нь ийм болсон. Энэ бол хүн байна. Тэгээ нөлөөнд орсон. Энэ хүнийг харах юм бол нүд хил хоёр нь байхгүй болсон баг. Яагаад гэвэл чихтэй хэсгүүд нь байхгүй болдог байхгүй. Тэгтэл Библиэл дээрээс бол зогсож явах үедээ бие махбод нь ялзарна гэсэн. Энэ яг бөмбөгний дэлбэрэлтийн ойролцоо нэг шатан дээр хүн сууж исэн байгаа юм л да. Тэгтэл тэр хүн сууж исэн хүнээс шатан дээр цементийн шатан дээр сууж исэн хүнээс юу үлдсэн бэ гэхээр ерөөсөө ором үлдсэн байгаа байхгүй. Ань хүн байсан юм байна. Ором үлдсэн. Өөр юу ч байхгүй. Тэгээд одоо энэ 45 онд дэлбэрснээс одоогийн энэ цөмийн зэвсэг бол хамаагүй л хүчтэй болсон байна. August 9th, 1945. The Nagasaki nuclear explosion. August 6th, 1945. The Hiroshima nuclear explosion. Since these World War II attacks, nuclear weapons have become even more powerful. The Hiroshima bomb produced an explosion of 50 kilotons. 1 kiloton equals the explosive power of 1,000 tons of TNT. If it was detonated in New York City's Times Square, this is what it would look like. The radius of the affected area would be almost a mile long. This yellow circle indicates the radius of the explosion's entirety. Within the red circle, fatalities are near 100%, and all concrete structures are damaged or demolished. Within the gray circle, most residential structures are destroyed, and there are massive injuries and fatalities. The orange circle indicates the area in which third-degree radiation burns occur. But the sheer destructive power of that explosion pales in comparison with the largest thermonuclear weapon currently in the United States arsenal, the B-83. Created in the late 1970s, the B-83 can produce an explosion. За энэ дээрээс харуул энэ B-83-гийн зэвсэг байгаа. Энэний хажууд нөгөө Хирошимагийн бөмбөгч юу байна вэ? Жижигхэн байгаа байхгүй. Харагдахтай үгүйтэй юм жижиг юм. За өргөжлүүлж явах хараа. Explosion of up to 1,200 kilotons,
which is 80 times the Hiroshima explosion. Хирошимагийн бөмбөгөөс 80 дахин хүчтэй гэж. That's the explosive power of 1.2 million tons of TNT. If dropped on New York City, the radius of the affected area would be over 7 miles. Then, there's the 1954 Operation Castle Bravo, the largest nuclear bomb ever tested by the United States. It produced a 15,000 kiloton explosion, which is over. За одоо нөгөө Хирошимагийн бөмбөг маань харагдаж байна уу? Энд нэг жижигхэн цэг байгааз. Одоо энэ атомын бөмбөг, цөмийн бөмбөг, ус төрөгчийн бөмбөг гэдэг юмны энэ нөлөө асар их болж байгаа. 1945 онд хийсэн бол зүгээр нэг бүдүүлэг жижигхэн хүүхдийн тоглоом шиг юм шиг юм болсон. Одоо бол тэрнээс хамаагүй л хүчтэй болсон. Библиэлд хэлсэн. Тэр үеийн дэлхий усан галав тавтан устгагдсан ажээ. Харин өнөөгийн тэнгэр ба газар нь түүний үгээр байна. Өнөөгийн тэнгэр газар бурхны үгээр байгаамаа. Ноогийн үед усаар устсан бол өнөөдрийн бидний амьдарч байгаа үед галаар устдах болно. Ингээ хэлсэн чинь нөгөө гал нь бүгдээрээ аль хэдийн бэлэн болцсон байгаа байхгүй. Ноогийн үед хүмүүс гим нүглээсээ болоод устсан юм аа. Тэгвэл өнөөдрийн үед ноогийн үеэс хамаагүй илүү хүмүүс гим нүгэлтэй болчиход байна. Тийм ээ. Тэгвэл одоо яах ёстой юм бэ? Түүх гэдэг бол үргэлжид сургамжтай. Дуулууртай байх юм бол өрөөгддөг, дуулуургүй байх юм бол шүүгддэг. Ноогийн үе байна. Бид бүхний амьдарч байгаа цаг үе. Ноогийн үед бурхан усаар шүүсэн. Бид бүхний амьдарч байгаа энэ цаг үед бурхан галаар шүүнэ. Ноогийн үед усаар шүүхэд гарах гарц байсан. Гарах гарц нь юу байсан бэ? Тийм ээ. Авдар буюу усан онгоц байсан байхгүй. Тэгвэл бид бүхний амьдарч байгаа үед юунд суугаад бид бүхэн амьд гарах уу? Одоо усан онгоцонд ороо суух уу? Үгүй. Эсвэл контейнерт орох уу? Газар доогоор орох уу? Бид бүхний амьдарч байгаа энэ үед бид бүхэн яаж энэ гамшигаас аврагдах вэ? Есүс Христээр дамжиж аврагдана. Галаар шүүх гэж байгаа юм чи бид нэр хаана юунд орж суух вэ? Бүгдээрээ цуг шатна шүү дээ. Тийм учраас 2 дугаар Петр 3:10-аас 11 дээрээс харах юм бол гэвч эзний өдөр хулгайч мэт ирэх болно. Хулгайч бол урилгагүй ирдэг. Хулгайч бол гинт ирдэг. Хулгайч бол мэдэхгүй үед нь ирдэг. Есүс Христийн дахин ирэх үе тийм байна. Тэгэхэд тэнгэр нүргэн өнгөрч язгуур юмс гал тайлнаа. Энэ язгуур юмс гал тайлна гэхэр хүмүүс ойлгох боломжгүй байсан ба. Гэтэл энэ язгуур юмс гэдэг нь юуны тухай хэлж гэнэ үү? Элементийн тухай хэлж байгаа байхгүй. Элемент. Өнөөдөр жинхэнэ элементээр нь хайлуулдаг зүйл цөмийн бөмбөг юм байна. Үүнийг бид бүхэн мэдсэн байна. Тэгээд энэ арга юм бол Ноагийн үертэй холбоотой номнууд ийм болон номнууд Ноагийн үертэй холбоотой ийм болон үлгэр домгууд байна. Дэлхийн хаасаг. Энэ юу гэсэн үг вэ? Ноагийн үер болсон юм а гэдгийг аман зохиолоороо дэлхий тэр чигээрээ мэдэж байдгаа гэсэн. Монгол улс ч гэсэн дээр үед усан галав юусэн гинлээ гэдэг яриа байдаг баг. Эмээ өвөнөр ярьж байсан. Одоогийн зарим хүмүүс ч гэсэн бас мэдж байгаа. Тэгэхээр энэ Библи бол үний юм аа. Бурхан бол жинхнээсээ амьд оршдог бурхан юм аа. Бурхан эхлэлээс авахлаа төгсгөлийг хэлнэ гэсэн. Өнөөдөр бид нар жоохоо юм сурсан баг. Эхлэх үед Адам Ев хоёр байсан юм байна. Эдийн цэцэрлэг байсан юм байна. Түүний дараа Ноа гэдэг хүнийг амьдарч явах үед усан галав юусэн юм байна. Тэгээд дээрэс нь одоо бид бүхний амьдарч байгаа энэ цаг үед галан галав юулах юм байна. Бид бүхэн жоохон зүйл сурсан баг. Та бүхэн үргэлжлүүлээ сонсоод үзээрэй. Тэгэх юм бол жинхнээсээ бурхан байна уугүй гэдгийг бүр илүү баттаа мэдэх боломжтой. Хамтдаа залбирцгаая. Биднийг хайрладаг бурхан минь баярлалаа. Библиэр дамжуулаад бурхан таныг таньж мэдэх эрхэм боломжийг өгч байгаа талархаж байна. Сонсож байгаа хүн нэг үртэй бурхан та хамт байж удирдах өгөөрэй. Бурхан таны үгийг илүү сайн ойлгож ухаарах мэрэгэн зүрх сэтгэлийг та өгнө. Буцах замыг нас аюул ослгүй байлгаж гэж хамгаалж өгөөрэй. Биднийг хайрладаг Есүс Христийн нэрээр залбирлаа. Амин.